Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлэг. За, болор судар хэвлэлийн газрын дэргэдэх хуудас сэргийгчлөөнд гэд уран зохиол, ном тойрсон сэдвээр ярилцах подкаст нэвтрүүлгийн маань анхны дугаар бичигдэх гээд манай студид орчуулагч, үдий төдий олон жүжигний зохиолыг бичснээр нь бас манай уншигчид, үзэгчид мэдэх Норвегийн Пүрэв давггай маань зочноор оролцоод сууж байна. За тэгээд манай хуудас сэргийгчлөөнд подкастыг Пүрэв давггайгаа урьж эхлүүлсний учир гэвэл одоо Латин Америкийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Габриэл Гарсиа Маркес гэж хүн болгоны мэдэх 100 жилийн ганц ардл хэмээх гайхамшигт романыг туурвсан энэ зохиолчийн намтар бүтээлийг энэ зузаан номыг Пүрэв давггай орчуулгаар манай хэвлэлийн газраас гаргасан байгаа юм. Тийм учраас одоо нэгдүгээрт энэ мундаг зохиолчийн номоор эхлүүлэх, хоёрдугаарт бас туурвсан, бүтээсэн, орчуулсан хөдөлмөрөөр нь хэдийнэ бид нар үнэлж байгаа энэ сайхан орчуулагчийг урьж оролцуулбал бас бэлэг дэмбэрэлтэй юм уу гэж бодсон байгаамаа. Тэгээд таны хувьд би шууд асуултаа асуугаал явчих гэж бодож байна. За тэгээ зүгээр ингэж ийм айхтар нэвтрүүлэг хийх гэж байгаа энэ хэвлэлийн газрынхан анхныхаа зочноор энэ нэвтрүүлгийнхээ хөшгийг нээж намайг өрсөнд баярлалгүй бахархаж байна. Хоёрт нь бол энэ номыг яг номноос нь илүүтэйгээр номыг ойлгоход айхтар нэмэртэй болсон энэ Габриэл Гарсиа Маркесийн намтар гэсэн энэ зохиол бүтээлийг элээр бас хөшгөөнийх нь бол зөв бах. Яагаад гэвэл 20 дугаар зууны 2 дугаар хагасаас хойш дэлхийд хамгийн их уншигчтай зохиолч бол энэ хүн. Энэ хүн Мамед чухам 100 жилийн ганц ардл гинөө. За тэгээд Габриэл Гарсиа Маркесийн одоо хичнээн ном орчуулагдаад байгаа юм. Ингээд бодохоор энэ хүний номоор гэх юм уу, энэ хүний намтраар гэдэг юм уу, хамгийн гол нь энэ хүний бичсэн дэлхий дээр шинээр нэр томьёо болгож шидэт реализм гэж яасан шин нээлт гэх үү, энийг нь ойлгоход лав нэмэр болно гэж бодоод та нартынхаа нэвтрүүлгийн их улам цааш чинь амжилт хүсье баярлалаа. Амьдрал гэдэг амьдралын тухай бичгийн нэр Габриэл Гарсиа Маркес. За баярлалаа. Одоо энэ номыг Жеральд Мартин гэж судлаач бол амьдралынхаа 17 жилийг зарцуулж бичсэн. Габриэл Гарсиа Маркес өөрөө миний намтар судлаач гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрч амьд ахудаа хэлсэн ийм хүн. Тэгэхээр энэ номыг танд орчуулах саналыг та юу н яаж хүлээж авав? 17 жилийн хөдөлмөр зарж бичсэн номыг та бас мөн дутуугүй л их хөдөлмөр зарж орчуулсан болж таарах багтаа л гэж бодож байна. Гэхдээ энийг анханаас яхта нэг нөхцөл тавьсан шүү дээ танай хэвлэлийн газраас. Юу гэхээр бүтэн 1 жилийн дотор багтаал гэсэн. Тэг би бол 1 жилийн дотор нь багтаасан. Хариуд нь би ямар нөхцөл тавьсан гэхээр одоо их муухай атгыг хүн байж шүү дээ шундалтай. Хөлсөө ямар юм өөхий. Тэр хөлсөө би бол тасалж явахгүй нэг хүмүүсийн урьдчилж авна. Тэгэл болоо тэгэл жилд чинь багтаагаад хийгээд өгнөд гэсэн нэг тийм муу хүн болж таарч байгаа биз. Хоёр дахь нь бол өнөөдөр хэлэхгүй байхын аргагүй талигаач нэг хүний тухайд хэлэх хэрэгтэй. За. Соёл урлагийн их сургуулийн Батхуйг гээд багш байлаа. Одоо танаа үеийнхэн бол андахгүй багшаа гэдэг. Одоо уг нь амьд цэрүүн байсан бол 50 насных нь болж байгаа юм байл шүү дээ. Өчигдөр болсон. Тэгэхээр тэр 50 насныхаа ойд зориулаад за багш шавнар нь одоо хичнээн юу хийв барив гэд ярьж ийн лээ. 50 ном хийцсэн байна гэж шүү дээ. Тэгэхээр тийм л одоо хийсэн ном тийм их айхтар одоо хүний дог тухай болохоор биш хүн болгон барьж аваад уншихад ямар нэг юм өгүүлэхээр хэлэхээр тийм номнуудтай хүн шүү дээ. Тэгэхээр тэр хүн гол нь танай хэвлэлийн газрынхан энэ номыг бид нэр хиймээр байна. Хинээр хийлгэмээр байна уу гэж асуултаа тавиад асуухт нь намайг зааж гисэн юм л. Цаан чинь нэг ааш муутай амтан байгаа. Тэрнийхээ хөлд суугаад аятайхан болвол тэгээд тэр л хийндээ одоо өөр хүн хэрэггүй байхад гэсэн байдгийг. Тэгэхээр би тэрийг бол хэлэхгүй байхын аргагүй гэж бодож байна. Хоёр дахь нь бол би удаа дараагийн ярилцлаганд хэлсэн нэг хүн байд юм аа. Тэр бол энэ Монголд ер нь Гарсиа Маркесийг анх
танилцуулсан хүн болвол орчуулагч авраг Акимгой шүү дээ. Тий. Акимгой. Тэгэхээр Акимгой анх яаж ирсэн. Би ч бас тэр орчуулад гаргаж явах үед бол юмны захтай сургууль соёл төгссөн. Бүрч тийм хүүхэд байгаагүй. Ийм үедээ энэ хүний номыг Орос дээр ер нь гарсан болгоныг үзсэн уншсан байсан. Тэгсэн чинь ерөөсөө нэг 2 жилийн дотор нөгөө хэний номтой Чингис Айтматовын Цаазын тавцсан дээр гэдэгт их адилхан ном шүү дээ. 100 жилийн ганцаардлын хаяг. Дараа л болоод орчуулаад тавьчихсан шүү дээ. Тэгэхээр тэрийг хараад би бол нэг бодлын хорс хүрэх шиг одоо нөгөө бодлын одоо бахарх шиг тэр хүнээр тэгээд ингэж явсан. Тэгээд тэр явсан явдал маань танай хэвлийн газрын зүгээс энийг орчуулж өгөөч гэдэг хүсэлтээр гараад ирэхээр чинь одоо хорхойн годголонлгүй яах вэ тийм. Ер нь 1 жилийн дотор л яасан. Харин гагцгүй энэ бол дунд нь нөгөө нэг биднийг байтга дэлхийг донслогсон сандрахсан нөгөө нэг айхтар ковид ч нэрч игээд тэгээд нэг сумжирчлаа шүү дээ. Би бол танад хэвлээд хийгээд өгсөн. Танаа улсууд бол уншдаг нь уншаад яг үздэг нь үзээд сэтгэл хангалуун одоо хэвлэнэ гэдэг байдаг. Нөгөө тэгээд хэвлж чадахгүй бас нэг янз бүрийн юм болсон байдаг. Та өмнө нь одоо найрлагч Мейерхолд, Питер Брук тийм ингээд одоо суутнуудын өдрийн тэмдэглэл, үзэл бодол бүхий номуудыг орчуулж байсан. Маркес гэдэг энэ хүний намтрын ном дээр ажиллахад ер нь юугаараа онцлог санагдчихсэн бол Гэхдээ тэр миний орчуулсан гэдэг юм уу тэр номнууд чинь бол хэд хэдэн хэсэг байд юм аа. Нэг хэсэг нь бол хүүхэд залуучуудын шинжтэй. За яг монголчуудын их сайн мэддгээр бол дээвэрдүүсүүдийг дээвэрдүүсүүдийг Карлсон, Жаалхуу хоёрын тухай 3 дууж гэдэг. Энийг бол ер нь мэдэндээ манайхан. За дараагаар нь бол ингээд хүүхэд залуучууд. Тэгээд дараагийн нэг бүлэг нь бол улс төр нийгмийн ухааны шинжтэй юмнууд байгаа. Тэгээ улс төрийн бас хэд хэдийн юм бий. За тэгээ хамгийн их алдартай, хамгийн их олон удаа хэвлэгдсэн гэх юм уу? Эрх чөлөөнөөс дайчихгүй гээд Эрих Фром гээд Герман, Америк орны хүн. Өөрөөр хэлбэл Герман мөртлөө юу руу гараад явцсан, Америк руу гараад явцсан. Их алдартай. Нийгмийн сэтгэл зүй гэдэг имийг анх шавын татаж ийм имийг нийгмийн сэтгэл зүйг энэ шүү гэдэг шинжлэх ухааны ойлголтыг бий болгосон хүн байдаг. Яг хөө тэгээд 20 дугаар зууны театрын тайзны урлагийн онолчид болох улсуудын юм байгаа. Станиславский зах зөх юм бий, Мейерхольд гэдэг бас нэг хүн бий, Питер Брукч байна. Тэгээд ингээд яваад бас нэлээд хэдийн юм байгаа. Нэлээд хэдэн цуврал ном маягтай юм гарцсан. Ер нь үндсэндээ энэ талын чиглэлийн онлын гол бүтээлүүд бол баг гарцсан шүү. За дараагаар нь бол яг саяхан хэлдэг жүжиг л дээ. Жүжиг бол бас нэг юм бэ. Тэгээд бас энэ Гарсиа Маркстай эргээд холбогдох нэг юм байгаад байгаа юм. За. Тэр нь юу гэхээр Гарсиа Марксийн тухай одоо сүүлийн үед янз бүрийн танилцгаар юмар материалаар хөөгөөд судлаад ингээ үзэхээр ерөөсөө Гарсиа Марксыг харьцуулдаг хүн нь хин шүү дээ. Сервантес шүү дээ. Тийм ээ. Өөрөө ч анханасаа би ерэн Сервантесыг давсан зохиолч болно гэж ам гарч ийсэн хүүхэд байхтай. Дээр нь бүтээл нь бол одоо энэ 100 жилийн ганцаардлыг бол юутай харьцуулдаг вөхөр нөгөө Кихот ноёнтой харьцуулдаг. Тийм ээ. Тэгэхээр Кихот ноён гэдэг тэр одоо Испани хэлнүүдийн одоо уран бүтээлийн туг болсон тэр зохиол манайд бас орчуулагдсан. Тийм. Яг хоёр янзаар орчуулагдсан. Нэг нь бол нөгөө хэтэрхий одоо богиносгосон хувилбараар орчуулагдсан байсан хуучин. Тэрийн танахан бас хоёр бот байдаг. Тэр хоёр ботын орон сүүлд
тамахаас хэвлж гаргасан байна лээ. Тэгэхээр энэ юм. Би энийг яриад идгийн учир юу гэхээр энэ номын одоо Кихот ноёноор жүжиг хийсэн. Жүжиг хийхдээ нөгөө драмын Эрдмийн театрын нөгөө агуу баатар далигач болж тээ. Энэ жүжигийг яхта надад одоо яасан. Ерөн баатар битэр сүүлийн үеийнх нь гол бүтээлүүд бит хоёрын хамтарсан юм байдیں۔ Тэр тэрэн дээр яг энэ чинь ороод иж байгаа байхгүй Кихот ноён чинь. Тэгэхээр одоо бас нэг бодоход энэ хүний ямар нэг юмтай хожимын нэг өдөр холбогдох учирж янсан байсан байлгүй гэж бодож байдсан шүү дээ. Миний анзаарснаар энэ номыг уншиж байхад намтар судлал гэдэг бол намтар ном бичнэ гэдэг бол одоо тухайн хүний талаар одоо бүхий л талаар уншигчдад нээж харуулахын нэр. Гэтэл энэ том хүний тухай бичнэ гэдэг одоо Жеральд Мартины хувьд өөрөө бас энэ салбарын хүн учраас бараг л утга зохиол судлалын бүтээл шиг дайны тийм бас өгөөжтэй бүтээл болсон болов уу гэж харсан. Таны хувьд өөрөө одоо энэ уран зохиолын салбарт орчуулгын салбарт юм хийж байгаагийн хувьд энэ хүний яг энэ номоос орчуулж явах явцдаа ер нь юуг өөртөө олзуулгаж авсан бол тэр талаасаа хариул бас сони юм болов уу? Энэ хүний намтрыг ингээ харахаар золонтой шүү дээ. Энэ Габриэл Гарсиа Маркс гэдэг чинь нэгдүгээрт өөрийнхөө тухай ярихдаа тун дургуун. Тийм ээ. Тэгэд ямар сайндаа энэ ном эхлээл гарахтаа одоо нэг их сонин гарчгаар эхэлж байгаа шүү дээ. Гайхуулах юмгүй. Эхлэл гэдэг лөө юу гэдэг юм лээ. Гарал угсаа тийм. Гайхуулах юмгүй гарал угсаа гэж байна тийм. Энэ бол одоо манай нэг л хөдөөгийн сумын гэхэд арай басхгүй том тохоор тийм газар төрж өссөн. Тэг үндсэндээ намаг мод ус ургамал хамгийн гайхалтай нь могой азгансан ийм газрын өс төрсөн хүүхэд шүү дээ тийм ээ. Тэгэхээр өшөө болоогүй аав ээж нь нөгөөх хүүхдийн чинь аав ээж дээр өвөмэ дээр нь орхиод ингээд яваад өгсөн ийм хүний намтар. Тэгээ үндсэндээ яг үндэ хэлэхэд энэ хүн ямар ч боловсралгүй хүн. Бидний ойлгодог төсөөллөө шүү дээ. Бид бол нэг сургууль төгссөн гэдэг нэг юм хавтас. Дээр нэгүүл ингэр дээр нэг одоо юу ч юм тэмдэгтэй. Тийм ээ? Тэгээ дээр нь одоо бакалавр магистр энэ төр гэдэг энэ хүн бол тийм юу ч байхгүй. Баг сургууль одоо манай сумын сургуулиас дордоо тийм сургууль төгссөн. Тэгтээ тэр үед ингэж сурна гэдэг бол бас тэр болгон олддоггүй хувь заяа байсан гэж бичиж байгаа юм. Дээр нь энэ хүн сургуульд сурна барин тэр гэж ингэж явсараагаад үзээд тэгээ сургуульд очиод одоо бидний нөгөө ярьдаг одоогийн энэ албан боловсрал гэдэг байгаа шүү дээ. Тогтсон. Яадаг тэр албан боловсролын сургуулиар очиж сурах гэж үзээд тэгээд 3 жил хэртээ тэр танхим анги дотор нөгөө хүүхдүүдтэй нэг жаахан ингэж хагаад тэр сургуулийг хайсан байдаг. Яг үнэндээ яагаад хайсан бэ гэдг нь бас сонин. Яагаад энэ албан боловсрал гэж би зориуд хэлээд байна вэ гэхээр энэний цааталт боловсрал гэж юм юу хэлээд байгаа юм гэж тий. Боловсрал гэдэг бол явж хувь хүн өөрийнх нь хичээл зүтгэлэл байгаа. Юу уншиж юу үзэх вэ? Тэрийг чөлөөтэй үздэг. Ямар нэгэн одоо тэр болохгүй гэдгийг зааг хязгааргүй тийм ээ. Одоо та нарын үед чинь тийш байгаагүй. Бидний үед чинь бол бас золонтой байл шүү дээ. Янз бүрийн юм уншиж болохгүй. Би түрүүнээ хэлдэг тэр эрхчлэнээс дайжих гэдэг номын чинь бол 20 байсан юм шүү дээ. Гэтэл тэр чинь бүхэл бүтэн нийгмийн шинжилгээ ухаанд нийгмийн сэтгэл зүй гэдэг нэр томьёог оруулж ирсэн тийм шинжилгээ ухааны бүтээлийг хоригдсан байсан байхгүй. Тэгэхээр энэ хүн бол тэр талаас их сонин энэ хүний намтар. Дээр нь тэр бэрхшээл чиний сайн хэлдэг үнэн л дээ. Энэ хүний намтрыг яахын тулд энэ зохиолч одоо энэ судлаач энэ хүн бол 15 жил яг хойноос нь хөөсөн байдаг. 2 жил энийг эвлүүлж бичих гэж энэ ном болгох гэж бас өөрийгөө
зовоосон амтэн зовлонтой хүн шүү тэр бол. Тэгээд эн чинь юу энэ дээр дотор нь байж байгаа шүү дээ. 300 дамар ярилцлага хураасан гэдэг. 300 дамар гэдэг маань энэ ном дотор байж байгаагаар хэдэн минутын бичлэг юм тийм үү? Тэр одоо үед чухам нөгөө ямар дамар юм тийм ээ? Одоогийн сүүлийн дамар ч юм уу? Бүр нөгөө нэг юм том урт юм байдаг шүү дээ ороодсон тийм. Тийм дамар юм уу? Тийм 300 дамар бичлэг хийгээд тийм. Тэгээд тэрэн дотроос юу яасан гэж. Тэгээд ер нь сайн муу сайхан муугаар хэлдэг. Хамт сурч хийсэн харааж өрөөдөг улсаас нэгсүүлээд бүх хүнтэй л уулзах гэж оролцсон гэж байгаа. Гомон хөтлөмөр шүү. Тэр үтгийл бол улс төрчид гэдгээс айхгүйгээр тэр Клинтонтэй ч уулзсан байгаа юм. Тэр одоо нөгөө эдний хамаарагддаг байсан хөрөнгөтний орны ертөнцийн эхний харааж өрөөдөг Кубын нөгөө нэг хайхтар хүнтэй чинь уулзсан байгаа шүү дээ. Тийм Фидель Кастротэй. Фидель Кастротой уулзсан байгаа. Тэгээд тэр эн чинь энэ дээр чинь тэр нөгөө хинтээ одоо тэр тухайн үедээ бол жигтэйхэн айхтар мандаж ийсэн, мандан бадарч ийсэн нөгөө хэн байна. Энтхийн ерөнхий сайд нэг авгаа шүү дээ. Индира Ганди. Тэр гэдэг ер нь уулзаагүй хүн байхгүй. Тийм учраас энэ бол тийм судалгааны хувьд бол маш мундаг юм байна. Дээр нь энийг ингээ хараад байхад эх орн гэж хэнийг хэлээд байгаа юм. Юугаа хэлээд байгаа юм. Хайрлан дурлна гэж үг хэлээд байгаа юм. Тийм ээ. Бахархан гэж үг хэлээд байгаа юм. Хэн хэний өмнө бөхөлзөж нахилзах ёстой юм гээд олон юмны тухай байгаа. Тийм. Тэр итгэл хүүдээ хэлсэн үг би өнгө сая хэлчихээ. Тийм. Хүүн манай аав надад ингэж хэлж ийсэн юм а гэдэг энэ дотор байна. За миний хүү. Хамгийн сайхан улс орн бол яа харахгүй бидний орн Колумб. Магадгүй Колумбын орн ард түмэн дэлхийн түүхэнд айхтар хувь нэмэр оруулсан тийм нэртэй сүртэй тийм гавьяа байгуулаагүй байж магадгүй. Гэхдээ энэ бол бидний бахархаж, үнэлж, хүндэлж, дээдлж явах ёстой газар орн бол энэ нэгд. Хоёрт нь бол хэрвээ энэ оронд ямарваа нэг юм нь болохгүй бол, ямарваа нэг юм нь бүтэхгүй бол буруут нь эрх баригчд. Хоёрт нь Америк шүү гэж хэлжсэн. Тэгэхээр Латин Америкийнхан бол нэг тим юм байгаа шүү дээ. Ер нь бол Америк талдаа бол их дуртай биш, их таагүй ханддаг ийм улс үндэстэн байна. Тэгээд дээр нь бас нэг юм байгаа. Энэ хэний дуулдаг байсан өөрийнх нь дуу гэдэг байж байгаа шүү дээ. Миний цуснд нэг юу вэ? Миний цуснд Испанч вэ, миний цуснд Индианч вэ, миний цуснд нэгэрч вэ. Би Колумб хүн гэлөө. Тийм. Нэг тийм дуу байдаг шүү дээ. Өөрөө дуулдаг байсан гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд бол дахиад эргээд бас нэг гайхалтай нэг юм нь юу гэхээр би Колумбын иргэн гэдгээрээ бахархаж байгаа болохоос биш. Тэнд байгаа тийм. Эсвэл би цэвэр Испани хүн шүү. Эсвэл би цэвэр Индиан хүн шүү. Эсвэл би негр хүн шүү гэж юусоо ярихгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол бүгдээрээ энэ хүний бахархал. Ер нь Латин Америк, ялангуяа Колумб бол тийм солин улс байлаа шүү дээ. Ер нь 40 хэдэн сая, бараг 50 сая хүн амтай. Тэгээд хамгийн олон үндэстэн угсаатан байдаг. Тийм. Тэгээд тэр үндэстэн угсаатан гэдгээрээ бол дэлхийд олонтой гэдгээрээ их дээгүүр ордог. Тийм улс. Гэхдээ бас нэг гайхалтай юм байна лээ. Юу гэхээр Латин Америкийн тэр оронд бол хүн амынхаа тоогоор хоёрт орд юм билээ. Бразилийн дараа. Өөрөөр хэлбэл Испани хэлтэн гэдгээрээ хоёрт ордог. Гэтэл Испани хэлтнээр улс гэдгээр хоёрт орно гэхээр Испани улс маань өөрөө хаана орж ийнө гэдэг асуудал байгаас. Тэр ингээд их тийм сони юмд байна. За 21 настайдаа анх Маркес сэтгүүлчийн ажил эрхлэх болсон.
Тэгээд одоо хар багасаа хүссэн зохиолчийн хөдөлмөртөө энэ сэтгүүлчийн замлаар дамжиж юу н хүрсэн өөрөө ч тэр тухайга дурдсан байдаг шүү дээ тий. Зохиолыг одоо жишээлбэл зүгээр л нэг тэдэн заан яваад өнгөрлөө гэхээс илүү яг тоогийн дурдаа тий одоо 23 заан явж гэн гэвлэл үнэмшилтэй болдог. Энэ мэтчлэнгээр би одоо факт бодтой тоо баримт дурдаж зохиолоо үнэмшилтэй болгодог гэх мэтээр бичсэн байсан. Тэгээд бас ярьсан байсан. Тэгээд ингээд замналыг хараад ахаар яаж ч уруудаж дороотож ядарч өлсөж явсан ч юусоо өөр аргаар явдрах тийм арга зам эрэлхийлээгүй зохиолол бичнэ би одоо зохиолч болж ижил одоо амжилтанд хүрэх үү нэг мөсөн сүрэх үү гэдгээ шийдэн гэж ирмэлцсэн тийм айхтар хувь заяаныхаа одоо эзэн болсон гэх юм уу анханасаа эсвэл өөрийгөө зөв таньж мэдэрсэн гэх юм уу бүх замналыг харахаар амьдралынхаа ханыг хүртэл багт нь харчаа тий. Би одоо хүнтэй л гэрлэнэ гэд ингэдэг юм сонин хүн байсан юм шиг байна тий. Тий. Тэгэхээр тэр эхнэр нь ерөөсөс хэвлэлд 2 хон удаа ярилцлага өгсөн гэж байгаа шүү дээ. Бас их айхтар хөхөн шүү тэр бол. Тий. Гэхдээ бид хоёр одоо энэ Гарсиа Марксыг нэг их гайхалтай нэг юм байдлаар яриад шүү дээ. Юу хөр Габриэл Гарсиа Маркс бидний хажууд байгаа байхгүй. Тийм ээ. Гэтэл өнгөрсөн зууны 27 оны хүн шүү дээ. Тийм ээ. Энэ хүн бол манайхан ч одоо 60-аад оны хүнийг л динозавр гэдэг өгөөгүй мүү гэж асуугаад байдаг болчиход байгаа үе шүү дээ. Тэгэхээр энэ хүний тухай бид нэр ярьж байна. Тэгэхээр би бол чиний сайн асуусан асуултаа холбогдуулаад юу хэлэх гэж байна вэ гэхээр ер нь альва уран бүтээлчийн нэг юм бол тэр хувь хүний амьдрал гэж нэг байна. Өөрийнх нь туулсан амьдрал. Тэрнээс гадна бүү болгосон бүтээл нь бас тэр хүнээс тусдаа өөрийн замналаар явж байгаа. Тэгэхээр би энэ намтар гэдэг юмыг хийсэн энэ айхтар хүн биш үү Жеральд Мартин гэдэг. Энэ хүний одоо бүтээсэн энэ номыг чи түрүүн хэлээд өнгөрлөө зүгээр нэг уран зохиол шиг уншлаа гэж. Тийм ээ тэгэхээр энэ бол тэр талаасаа бол энэ сонин энэ бол тийм байгаа. Тэгэхээр тэр бол зөв. Ер нь бол Жеральд Мартин гэдэг хүн энэ залууг бас олж харна гэдэг бол бас сонирхолтой. Аль талаас нь л харсан хэрэг. Тэр 21 настайгаас эхэлж гэдэг нь ч бас биш баг. Зүгээр би бол бодохдоо чи хараарай альва манай Монголын ч бай. Агуу суутнууд бол их багаас эхэлсэн байдаг. Тий, ер нь бол тийм ээ. Одоо нацагд орж эхэлдэг чинь их багаас эхэлсэн. 30 эдэх насндаа л одоо тэр холих газараар ялзан харагдах өнгөд одоо гэж бол агсарч хийсэн байдаг шүү дээ. Тийм ээ. Тэр чинь тэр энэ хоёр одноос чинь бол хамаагүй том болцсон амтан агсарч шүү дээ. Тэр чинь яг шүлгийг уншаад агуулгыг хөөх юм бол тийм байгаа байхгүй. Тэгэхээр миний ингэж хэлэхээр бас зарим улсууд цус тэр архичин байсан гинлээс огтоо байх үедээ тэгээ гэж хэлж магадгүй. Харин ч үгүй шиг санагддаг. Тэгэхээр тэр байна. За тэгээд дээр нь хэн биш шүү дээ. Нэг одоо болтол шинэ үед их магтдаг болж сэр одоо гэдэг. Тийм ээ. Тэр ч одоо мөн л хариугүй жоохон насандаа л үед болсон шүү дээ. Тэгээ ингээ бодохоор их богинохон настай улсууд чинь одоо энэ агуучуд байдаг юм шиг байна шүү дээ. Тэр утгаараа энэ хүн чинь бол хийж үтгийг яарсан, хийсэн бүтээсэн нэг эрт эхэлсэн. Одоо тэр өмнөх зорьсон ажилдаа л явхаас биш өөр юмд сатаарч илүү дутуу элдв юмд өнгө удаг ч яваагүй. Ийм хүү юм уу гэж бодогдгийг үнэн шүү дээ. Тэгэхээр харин чухам ийм учраас энэ хүний намтрыг хөөж ийн гэдэг бол маш хэцүү байсан. Тийм ээ. Энэ хүн чинь бол өөрийнхөө намтрыг ер нь зүгээр нэг би тэдэн төрсөд гисэн ингэсэн гэдэг айтайхан ярьдгүй байсан хүн гэдэг шүү дээ. Тийм. Дээр нь энэ номны бас нэг гайхамшигтай юм. Энэ хүний намтраас гадна энэ хүний буй болгосон тэр зохиолыг ухаж ухаарахад айгүй чухал. Би харин чиний ширээн дээр тавигдаагүй байгаа нэг жижигхэн номор жишээлж хэлье. Юу лээ? Гонигт янхнаад дурсгоо гэдэг нэг жижигхэн тууж байгаа тий. Тэгэхээр энийг дашин бас хэлэх ёстой хүн бол нямд орж л доо.
Тий. Маш олон бүтээлийн орчуулсан. Тий. Тэгээд хамгийн гол нь тэр хүн яг Испани хэлнээс нь орчуулад байгаа юм. Тий. Тийм ээ. Энийг тийм этгээд хүн байдаг шүү дээ. Царай зүсч гэж нэг гайхалтай амтэн биш. Өндөр нурууг нэс тооцоол гээл ингээ янз бүрийн муулаад хэлж болно л та тийм ээ. Гэхдээ тэгж явцаж хийсэн гэдэг бол гайхамшиг. Дээр нь би энэ номыг яагаад тэр жижигхэн номыг яагаад эхэлж хэлв гэхээр нэгдүгürt энэ ном насныхаа эцсрүү бичсэн зохиол нь. Нэгт. Хоёрт нь гонигт янхнуудад дурсахгүй гэдээ ингээ бодохоор манайхан шууд хавцсны дээрх нүүрнээс нь хараад нэг шал өөр юм бодоо явчихна. Тийм ээ. Гэтэл энд бол гонигт янхнуудад дурсахгүй гэдгийн чинь учир яагаад дурссан бэ гэдэг нь энийг уншиж ойлгоно. Тийм ээ. Тэр Францад Байшингийн одоо дээд хөндөй тийм ээ. Хууч одоо юм шавгуураар ойлголцсон байл шүү дээ. Одоо мандагч дөрвөлжин орой болчих тийм. Тийм хүүтэн хөндөйд өвөл. Зөвхөн усуугаад 7 хоног суугаад юм бичижсэн гэд байж байгаа үстэй. Тийм ээ. Тэгэхээр тэгэхэд мань хүнийг ийм ажилсхийн хүндэлж хэн хизээ болохыг нь үцээгүй тэр байранд түрээсэл сууж исэн янхан хүүхнүүд хоолонд өгчээсэн байдаг шүү дээ. Мань хүн болвол нэгдүгээр хоолондны мөнгөч байхгүй байсан, байсан мөнгөө тэр номоо өчгтөө зориулсан юмдаа зарцсан. Дээр нь тэр хоолонд гэж хоошин тавьж ишээ тийшээ гарч янз бүрийн юм хөөцөлдөлгүй хийх юма хийх гээд 7 хоног өдөржин шөнжин суусан байдаг шүү дээ. Тэгэхэд нь хүн шиг харагдаж исэн тэр улсуудаа одоо нийгмийн зүгээс янхан бие хөдөлдөг хүүхнүүд энэ төр гэдэг маягаар хэлдэг байсан бол мань хүн яг тэр нэрээр нь хэлээд тэр гонигт янхнуудад дурссан байхгүй юу? Тийм ээ. Тэрнээс өөрөө тэр янхнуудтай орооцолдод явсан тухай явдал биш шүү дээ. Тийм. Шин тэгэхээр энэ номыг уншиж штэ гэж ойлго. Тийм. Биднийх нь л би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те. Унших явцдаа олж нэндэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Виржиниа Вулф. Одоо нөгөө Маркесийн 100 жилийн ганцаардлыг хүмүүс хичнээн уншаад ч ойлгохгүй маа. Олон буйнд олон авар хэлиануудаар дотор төөрөлдлөө гэл одоо удмын бичгийн хүртэл хамтдгаал хэвлдэг штэ тийм ээ. Гэтэл яг энэ номыг уншихаар яг одоо өөрийнх нь угсаа гарвал гэр бүлийн байдал те өвөөгийн амьдрал, аавын амьдрал гээд хөөгөөд үзэхээр яг тэр бүхнийх нь учир утга гарч ирж байгаа юм тийм ээ. Тэгэхээр ерөөсөө нөгөө зохиолчийн бүтээлийг ойлгоход замчлах ном бас энэ намтар судлал байж болохын айгүй тод жишээл гэж бас бодсон. Би бол одоо үнэлдөө яг тийм юм. Тэгэхээр би бол бас нэг өөр манай Монголд нэг мод болсон үгийг хэлэх гээд. За. Манай боловсролынхан суур боловсрол гэж яриад байдаг болчих тий. Ямарваа нэг юмыг үзэх судлахын суур гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ Латин Америкийн уран зохиолын тесрэлт. Латин Америкийн одоо тэр нөгөө нэг шидэт реализм гэдэг байна. Энэ юмыг ойлгох суур нь юу байсан бэ гэдэг одоо нэг анхны хугтхуун гэж би хэлдэнгээ. Тэрнээс бүгд нь байж чадахгүй шүү дээ. Энэ намтар судлалын талаар бүтээсэн энэ Мартин гэдэг хүний энэ номноос л би ойлгох байх гэж бодож байна. Жиний сая хэлдэг үнэн л дээ. Яг үүндээ хэлэхэд энэ дотор би ч гэсэн бас тэгж их олон хүнтэй сонсч ийсэн тийм үг. Эн чинь ойлгохын тулд эхлээд энэ номон дотор Латин Америкийн хүн ардын 500 жилийн түүхийг бацдсан гэдэг. Тийм. Монгол улсын одоо түүх гэдэг чинь л одоо хэдэн бот болж гинөө тийм ээ. Гэ бодохоор энийг энэ дотор яаж хийдсэн бэ шүү дээ. За дээр нь энэ 500 жилийн түүхийг багтаахтаа орон зайн хувьд нь 2 давхар байшин дотор багтаасан. Тийм. Тэрэн дотор үйл явдал нь болж байгаа. Тэгэхээр 2 дахь бацалт. 3 дахь бацалт бол нэг овгийн 17 буэндэ байгаа шүү дээ. Тэр 17 буэндгийн хүрээнд бацсан 3 дахь бацалт тийм үү. 4 дахь бацалт бол 17 буэндэ хэдэн зуун жилээр яваагүй. Яг нэг хүний амьдралын
юун дотор л хугацаанд л багтаасан. Сайндаа нэг 60 жил ч байт юм уу тийм үү? Энэ хугацаанд дотор бацсан. Дахиад бацсан. Ингээд энэ ч одоо ер нь юу бол хичнээн юм бацах гээд байна да энэ чинь. Сүүлд нь юу үлдэх үү гэдэг юм болох гэж шүү дээ. Тэгээд энийг ингэж бацсан учраас өшөө дээр нь зүгээр энийг ойлгомжтой, сонирхолтой тийм ээ. Хүнд өгөөчтэй, ухаарлалтай болгохын тулд юутай бас хэлсэн гэхээр Латин Америкийн болоод Испанийн алдарт домог үлгэртэй холжсон. За ингэсний дараа нөгөө Латин Америкийн нөгөө шидэт реализм гэдэг чинь гарч ирж байгаа. Хүний амьдрал гэхдээ ингэж баццсан. Тийм ингэж хийхин тулд тэр домогтой нь ингэж яасан гэхээр би яагаад сая үгж хэлв гэхээр их сурвалжийн өгнө гэдэг нь хэл. Өөрөөр энэ номноос Латин Америкийнхны Испанийн домог бол байхгүй. Энийг энэ домог гэж байгаа шиг. Гэхдээ энэ 2-3 юм байгаа. Тийм ээ. Гэхдээ тэр бол яг бүгдээрээ домог бол бас юм шүү гэж хэлээгүй шүү дээ, тийм. Тэгэхээр энийг ойлгоход үнэхээр хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ дараа нь одоо нэлээд сүүл бичсэн би түрүү нэг жишээ авчлаа тэр өнөгтийнхнүүдэд орсгоо. Тэгээд би одоо бас энийг хийж явахдаа танайхан санал тавиад энэ эзэнтний намар гэж арманыг нь яаж исэн. Энэ эзэнтний намар бол бас л одоо юу штэ одоо харахад бол жижигхэн. Агуулга нь бол бас л одоо Латин Америкийнхны туг болсон хүний намтар байгаа шүү дээ. Тийм ээ. Гэхдээ тэр хүний намтрыг ерөөсөө домог. Тэр домгийг янз бүрээр бичдэг, янз бүрээр хүүрнэдэг, тийм ээ. Гэтэл тэр намтрыг өвөөгийнхөө намтартай байчаад сүл айц. Тэгэхээр тэгснээр энэ тэр хүн бол газардсан болохоос биш тэнгэрт байсан домог шиг байсан тэр хүний намтрыг худлаа гэж одоо тэрнээс хойш бол хэлдэг ярьдаг хүн байдгүй шүү дээ. Тийм юм байна. Би тэгэхээр энийг бол унших нь бол хэрэгтэй л гэж би бодох гэдэг юм. Тийм. Бас нөгөө их зузаан номноос манайхан их бэрхшээдэг. Тэгээд надад нөгөө нэг ингэж бодогдсон энийг уншиж байхад одоо Жеральд Мартинд өөрт нь хүртэл Маркесийн бичлэгийн юу нөлөөлсөн юм шиг зарим хэсэгт айгүй гоё. Тэгээд тэр нь таны орчуулгаар дамжиж буухтаач алдагдаагүй. Тэгээд ингээд энэ хүнд ингээд намтрын судалсаар агаад Маркесийн одоо хэв маяг гэх юм уу, илмэд гэж хэлэх юм уу, тэр юм хүртэл тодорхой хэмжээгээр бууцсан байгаа юм шиг. Үе айгүй гоё амттай. Тэгж бас санагдчихсэн. Тэгэхээр энэ хоёр бол хоёулаа яг үндэ хэлэхэд тухайн үедээ цаг үедээ бол хүрээнд зөвшөөрөгдсөн хоёр хүн шүү дээ. Энэ Жеральд Мартини гэдэг бол тэр Испани Иберийн утга зохиолын судлалын одоо хүрээлэнгийн захирал байсан хүн шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл ганц Гарсиа Маркесийг биш, ерөөсөө тэр хэлтний утга зохиолыг судалдаг тэр судлалын толгой нь байсан байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ бол өөрөө бол тийм жижигхэн амт юм биш. Нэгд хоёрт бол бас нэг юм хэлэх хэрэгтэй. Тэр Испани Иберийн хэлтэнгүүд гэдэг бол энэ ч одоо нэгдсэн үндэсний байгууллагын гол 5-6 хэлний нэг штэ. Том одоо хэлний хүрээ. Өөрөөр хэлбэл 400 гаруй сая хүн энэ хүрээнд багтдаг. Тэгэхээр энэ Габриэл Гарсиа Маркесийн ном гарлаа гэхэд л хэдэн саяар хэвлэгдэх чинь тийм учиртай. 400 сая хүн саана хүлээж шít. Испани хэлээр. Тийм ээ. Тэгэхээр чин эхлээл одоо энэ хүний ном 1 сая 2 сая тэгээд 5 саяар хэвлэгддэг, нэг удаа хэвлэгдэх гэдэг чинь энэ шүү дээ. Тэгэхээр Жеральд Мартин гэдэг бол энэ хоёр хүн бие биендээ шингэсэн учраас би бол Гарсиа Маркесийг өөрийнхөө албан ёсны намтар судлаач хэрэгтэй янз бүрийн юм аргаантай юм асуувал энэ хүнээс асуугаарай гэж бултсан байдаг штеп үндсэндээ бол тийм ээ. Тэгэхээр энэ бол
энэ хоёр хүн хоёулаа биеиндээ шингэсэн л гэсэн үг. Тий. Ааха. Одоо ингээд Маркесний тухай ярихаар ялчгүй 100 жилийн ганцаарлалын тухай хамгийн их ярьдаг. Одоо эндээс уншиж ах ч гэсэн нөгөө 100 жилийн ганцаарлалаа бичиж явах явц хэвлэл рүү илгээчээл найзууд руугаа бичиж байгаа мөч их нэртэйгээ нөгөө шуудангаар илгээчээд л хамаг юмаа шавхаж байгаа л зогсож байгаа мөч энэ төр одоо зохиолоос дутхгүй надад л айгуу сэтгэл хөдлөсөн. Дахин эргэж хармаар тэр хэсгийг хүмүүс ингээд уншвал баг энэ 100 жилийн ганцаарлалын фэнүүд бол бүр ингээд баг уйлмарч юм шиг тийм хэсэг байгаа даа байхгүй юу? Чи сая нэг тийм өөр уншсан сэтгэлээрээ яриад байна. Би бол бүр тодруулж юу болж хамаг юм шавхаж гэдэг үгийг чинь тодруулмаар санагдаж байна л да. Тэгэхээр чи түрүүн бас асуултынхаа явцад хэлсэн чинь тодорч байна л да. Юу гэхээр энэ хүн бүх юмаа зориулж гэж. Тэгэхээр энэ цаг заваач заруулсан, хоол ундааж заруулсан, тэр итгэл аятайхан амьдруулын шиг ямаг гэд авсан эхнэрээч зарсан байхгүй. Тийм биз дээ. Яагаад бид ингэж хэлж ийм нөхөр энэ хүн гэртээ байгаа хамаг юмаа бүгдийг бидний одоо сайн мэддэг ламбардан тавьж тавиад үсний сэнсийн хүртэл авч тавиад тийм ээ. Тэгээд ламбард тавиад тэгээд тэр авсан мөнгөөрөө тэр зохиолоо 2 хувааж хэвлийн газар руу илгээсэн байдаг шүү дээ. Тэгээд эхнэр нь гараад явж байхдаа бас л гудиггүй таарсан тааршуудаа бол таарад байгаа юм. Юу гэж хэлсэн бэлээ? Одоо чиний ном хэнд ч хэрэггүй гэдгийг сонсгол үлдчихтэй гэж хэлсэн гэж. Харсан. Бараг хөлнөцгөн дээр хэлхлаад явж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Чин энийг харж иж уншиж ээж, тийм ээ. Одоо энэ номны үн цэнийг ухаарах ойлгох байх. Энэ хүн яаж өөрийгөө зориулж юу гэж. Тийм ээ. Хамгийн гайхалтай нь энэ хүн зориулахтай зүгээр нэг зориулчихгүй. Зориулсан шиг зориулсан. Тийм ээ. Тэр хэвлийн газрынх нь хүлээж авангуудаа. Тийм ээ. Шууд хүү хай гээд мөнгөний өгснөөрөө нэг 2 хоногийн зайтай ч юм уу тийм. Дараа мөр бүтэн гэж сатгалан болсон байдаг шүү дээ. Тийм ээ. Өөрөө энэ дээр бичсэн байгаа юм л та. Зохиолчийн хөдөлмөр хүнд ахуйн тав тух элбэг хангалуун байдал буй болохгүй мөртлөө ийм их цаг хүчээ бүхнийг зориулахыг шаарддаг өөр ямар ч хөдөлмөр үгүй гэд тийм ээ. Энэ бол бүр биеэрээ туулаад үтцсэн хүний яг үг байгаа байхгүй юу? 200 хуудас ном уншичаад зохиолч ямар их сэтгэлийн болон ахуйн зовлон давж үүнийг бичээ бол ажлынхаа үлсэнд юу аваа бол гэж боддог уншигч олон бий гэдэгт би эргэлцсэн гэд. Нэрээ ингээд бодохоор уншигчд юм уу аливаа урлагийг хүртэгчд гэдэг нөгөө гой сайхан бэлэн болцсон тэр юмны огшимыг хүртэж магтаж таашаад шүлтэн биширдэг боловч нэрээ цаана тэр хүн юу туулаад гарсан бэ гэдгийг таамаглах бол үнэхээр бэрх тийм юм шиг санагддаг. Тэргээрээ жоохон харгас юм шиг зүр заримдаа уншиж байгаа. Би чинь одоо бас ч гэж жаалжуул цаас ирээчдэг хүний хувьд наадхыг чинь бас гадарлаад байгаа юм. Ойлгоод байгаа юм. Ихэнх хүн энэ номыг бүтээхдээ энэ одоо энэ номыг хийж байгаад хэлээ л. Энэ номыг бүтээхдээ зарсан хөдөлмөрийн юугаар ойлгодог вэхээр энийг уншаад дуусахад заруулж байгаа цагаараа л ядаг тийм ээ. Энийг уншаад дуусахаар шимтсэн хүн бол энийг одоо хэдэн хоног ч ийдээ уншаал дуусна. Тийм ээ. За бүр одоо зарим хүн бол би энийг чинь уншаагүй уудгийн гэж ярьдаг асуус байдаг. Тийм ээ. Тэр хүн бол нэг 7 хоног унших баг. Энэ 7 хоног л хөдөлмөр. Тэр хүний ойлголтоор. Гэтэл энэ бол 7 хоногийн хөдөлмөр биш шүү дээ. Эндээс харахад бол энэ Гарсиа Марксийн бичижсэн өмнөх жижиг өгүүлбүүд бүгд нийлээд энэ болсон байдаг. Тийм. Тэгэхээр аюул уран бүтээл бол ер нь тийм байдаг. Одоо Микеланжело бол тэр нөгөө Европын Италийн тэр айхтар сүм хийдийн чимэглэл дээр гарсан бурхтын зургийг зурхтаа зурсан зургийг буцаад харахаар энэ хүн өөрийгөө зурцсан юм биш тэл гэдэг шүү дээ. Тийм ээ. Гэхдээ нэрэл ингэ бодоод байхаар
уран бүтээлч өөрийг л зорж штэ. Тийм. Хамгийн сайхан хүн болж л өөрөө өөртөө харагдана үстэй. Тийм. Тэгэхээр энэ бол бас би бол гоморхож хэлж байгаа юм биш. Бодит байдлыг л хэлж байгаа. Ер нь тийм байдаг. Гэхдээ энд чинь бол маш олон юм байна. Маш олон юм байна. Тийм. Одоо романа дуусгачаад нэг найз руугаа захидлвчсан байгаа юм л да. Би нэг бол юу ч хүс өөрөх, үгүй бол амжилтанд хүрэх тийм игцэгтэй зүйл хийж гисэн ойлголоо гэд тий. Тэгээд ер нь ингээд энэ мэд захидлуудын энэ намтраас ингээд уншихаар гоц ухаантай одоо гайхалтай авьяас бэлэгтэй хүмүүртлөө хүүхдэрхэг зангаа насаараа тийж явсан юм шиг. Тэр хүмүүс тандаад бичиж байгаа нь, байж байгаа нь. Тэгэд энэ тал дээр та одоо бид нар ч одоо хүнийг энэ бол нэг суут хүн агуу мундаг амьтан л гэж боддог. Гэтэл тэр хүн чинь нэг юм хувь хүн л байгаа шүү дээ, тий. Маркес ч гэсэн өөрөө тийм л хүн байгаа шүү. Эмээгийнхаа одоо үлгэр түүх ярьж өгдөг байсан тэр өгүүлэх хүүрнэх аргыг одоо номдоо авч ашигласан ч бага насныхаа тэр Аракатага гэдэг өчүүхэн тэр тосхныг энэ номдоо авчираад одоо дэлхийд баг Маркесийг мэдтгэл бол бүгд одоо тэр Аракатага гэж газрыг мэддэг болтол те. Энэ бол бас бага насны нандин юм а тийм ч чи сая бас их гоё юм хэлээд өгчлөө. Юу гэхээр нэгдүгээрт нь бол Гарсиа Марксийн одоо гэдэг дэлхийг одоо шуугуулсан уран бүтээлч төрөхөд аав ээжийнх нь хувь, өвөө эмээгийнх нь хувь байгаль баг. Тийм ээ. Гэхдээ тэр их ядуу, тэр их одоо тэгтээ гэж цотглон байсан байдаг. Тийм. Гэхдээ тэр орчинд хүмүүжүүлсэн эмээгийнх нь нөлөө гэж айхтар юм байна. Тэр эмээ баг хэл дороогүй байхад нь тэр Латин Америкийн ялангуяа тэр индианчуудын, ялангуяа Испанийн, тийм үү? Ялангуяа тэр негрүүдийн энэ гурван зохицсон шүү дээ. Эний холбогдлолтой үлгэр домгийг тэр эмээ хар нялхаас нь ярьж гисэн. Тэгээд энэ дотор чи нэг юм байдаг шүү дээ. Би шөнөөс айдаг байсан гэж. Тэр том болсон хойноч гэсэн шөнөөс айдаг. Ягаад гэвэл эмээ нь айдагчиж явдаг байхгүй. Тэгэхээр эмээ тархинд нь юм хийхээс гадна зүрхэнд нь юм хийчихэд шүү дээ. Өөрөөр сэтгэлд нь тэр айхтар ертөнцийг аваач хийчихэд тэрийг ургуулж удах бүх сэжвэрийг тавьсан учраас тэрнээс нь буцааж тэр хүүхэд айж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ агуу болохын их сурвалж нь бол тэр эмээ нь ягаа. Тэр нь өвөө нь байгаа. Тэр дагуулж явсан. Тийм ээ. Тэр өвөө бол хизээч хаач хэний ч өмнө толгоогоо бөхөөлөгдөггүй. Өстой нөгөө манайхны хэлдгээр юу лээ цээж тэнгээр толгой гэдгээр явдаг. Хүүгээ яг тийм байдлаар дагуулж явсан байхгүй. Энэ миний хүүхэд гэж байгаа л явдаг. Тэгэл нөгөө дүүлэнсгээд болдог. Ийм хүн. Тэгэхээр энэ бол нэг юм байгалийн өгөгдлөөс гадна тэр хүмүүжлийн өгөгдөл нь тэнд байна. Тийм ээ. Хоёрт нь бол бас л тэгэл тэр хүний өөрийнх нь бас нэг юм байна штэ байглаас заяасан тийм. Тэр тийм байж ижил энэ олооны чинь ингэж гаргаж харж буцааж эргцүүлж тийм ээ хооронд нь холбож ингэсэн байж таараа штэ. Тэгхгүйгээр бол энэ ч одоо яах вүлээ дээ ч одоо. Тэгтээ энэ хүн чинь бас нэг юм нь бол ерөөсөө анханасаа тэр хүүхэд харин ялхаасаа тэр юмыг ийм том талбар дээр тавьж харж сурсан байна. Тийм учраас энэ хүн Латин Америк гэдэг л юмтай. Тэрнээс биш Колумб, тэрнээс биш Мексик, тэрнээс биш одоо юу гэдэг Венесуэл гэж ингэж ялгадаг. Тийм айхтар өгөхтгүнтэй. Тэгээд тэр эхнэрийнх нь хэлснийг айхтар үг байгаа шүү. Ер нь эмээн нэгээс нь дамжсан нэг зүгээр энэ бол энэ номонд нь шууд хэлсэн юм биш шүү. Ямар нэг тийм бөө удганы шинж байх шиг байгаа юм хөөгдөл тийм ээ. Тэр бол их айхтар юу шүү бас байж магадгүй. Тийм учраас тэр их олон юмыг ингээд тогтоосон барьсан. Тэр чинь барагтай хүн тэр олон юм дотроос чинь юу байхгүй. Дээр нь бас хэрэгтэй юм авсан болохоос хэрэггүй юм аагүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэр хүүнд өөрөө тэр киногоор дамжиж бас юм хийсэн. Хийх гэж оролцсон. Тийм. Тэгээ бас нэг их нэг юм байгаа юм ань хүн чинь бол
одоо л бид нар чинь ойлгож штэ. Тэр үед бас ойлгодгүй л байж. Одоо нэг хориг тавьсан хүн гэдэг тийм. Тэр хүнийг манайх улс руугаа оруулахгүй байл. Одоо ингээл ярьж штэ. Орос Америк хоёр бол ялангуяа их ярьж байна. Тэгтэл тэр 60-аад оны дундуур Америк руу хөл тавих эрхгүй 20-нд орцсон хүн байсан бол дараад байгаа үз. Гэхдээ би бол тэр хүн хараад гайхсан. Харин ч бүр нөгөө эрх чөлөөтэй одоо стожинхэн тарих толгойн задарсан ийм улсуудыг өөрийнхөө нутаг орон руу ирж залхахтаа дуртай ийм улс байсан болов гэсэн чинь үгүй бол таарч ийл шүү дээ. Тийм. Маркесийн тухай ингэж ярихаар сони юмнууд ингэ шүү дээ. Одоо хамгийн гол юм нь болохоор шидэт реализмыг одоо бий болгохч. За тэгэл социалист үзэлтэн байсан бишээ коммунист үзэлтэн байсан гэдэл тийм ээ. Тэгэл одоо тэр багасаа одоо тийм зүн бэлгтэй юм шиг өөрийнхөө хувь амьд тохиолыг те би бол энэ хүнтэйс би ийм зохиолч болно гэж энэ миний эхнэр хэлждэг тий. Гих мэд ийм сонин баримтууд ингээд дагалдаал идэг. Энэ дотроос энэ улс төрийн үзэл бодол гэдэг юм нь бас сонин тий. Та энэ дээр ер нь ном орчуулахаас гадна ер нь өөрийн танд бодол юу гэдэг бол Латин Америк одоо бүхлээрээ социалист болоосаа гэж сэтгүүлч бас ярьсан тухайн энэ дээр дурдсан байд шүү дээ тийм ээ. Зүгээр юу яадаг шүү дээ. Би бол бас нэг өөр номоос буцааж хэлмээр санагдаж байгаа. Ааха. Юуны миний бас нэг орчуулга байд юм л да. Тэр ч одоо их олон жилийн өмнө 20 гаруй жилийн өмнө орчуулгадад одоо надад ч байхгүй ших болцсон. Их сүрэл буюу 20 дугаар зуунд коммунизм мэндэлж мөхсөн гэдэг нэртэй. Америкийн нэгдсэн улсын одоо төрийн нарийн бичгийн дарга байсан ч гэж ярьдیں۔ Аюулгүй зөвлөх байсан ч гэж ярьдیں۔ Збигнев Бжезинский гэж хүний ном. Тэгэхээр тэр хүний номон дотор ингээд социалист чиг баримжаатай социализм гэгдэжсэн, социализм коммунизм гэж гэгдэж байсан бүх улс орнуудад анализ хийсэн байдаг. Тэгээд тэр битгий хэл тэрэн дотор юу байдг вэ гэхээр социализм коммунизм гэдэг энэ үзэл онол хамгийн их одоо түгээн дэлгэрэх нөхцөл бололцоо бүрдээд байгаа газар бол Латин Америк гэж хэлжсэн. Тэгээд Латин Америк гэдэг дотор бас нэг сонирхолтой нэг юм нь бол одоо Ленин Маркс хоёрыг ингэж ялгаж загсан. Марксыг бол энэ жинхэнэ эрдэмтэн байсан гэж. Өөрөөр хэлбэл хөрөнгөийг дээддэг нийгмийн сайн муу сайхан муухай алдаа оног ингэж засаа заагаад өгсөн. Энийг засвал энэ нийгэм цаашдаа болно гэдэг юм байсан. Гэтэл нөгөө тэн дотор чинь бас нэг айхтар Ленин чи хийсэн нэг юм юу гэхээр энэ өнөөдрийн амьдралын муу юм чинь энэ шүүгээд хөрөнгөтнүүдийг заагаад өгчдөг. Тэгэл энэ хөрөнгөтнүүдийг л алдчихвал одоо хядчихвал одоо болчихно гэдэг ийм онлыг ингээд хөөрөгдөд явцсан хүн бол юу байхгүй Ленин гэж. Тийм учраас хэн болвол эрдэмтэн Маркс. Хэн болвол зүгээр нөгөө үзэл сурталч ийм хүн. Хоёр заагтай ялгаж ütсэн. Тэгээд өөрөөр хэлбэл Марксыг нь бол муулаггүй бол таарч байгаа үз тэр айхтар хүн. Илүү үнэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүний номон дотор бас нэг их айхтар сони юм байт. Социалист ертөнцийг ялангуяа зөвлөлт холбоот улсыг задран бутлах юг дэлхийн 2 дугаар дайны үеэс эхлээд хэрэгжүүлж эхэлсэн. Тэр хэрэгжүүлж эхлэхэд нь гол толгойд нь явсан 2 хүн байгаа шүү дээ. Саяхан нас барлаа хоёулаа. Нэг нь тэр нөгөө хамгийн сүүл нас барсан хэн Киссинжер. Бүр нэг ингэсэн нэг өвгөн болсон байсан ш тэр Киссинжер. Нөгөөх нь тэр Бжезинский байхгүй. Энэ улсуудын номыг яриад штэ. Тэгэхээр тэрэн дотор нэг юм байна. Латин Америк руу энэ өсөрхийлж байна. Хамгийн аюултай байна. Тийм учраас Ленин тэр суртал нэвтрүүлэг Ленин тэр нэг олон бот ном чинь бол юу вэ нөхөр яг Христосын сургаал шүү дээ. Библиэтэй адилхан байна. Библи дотроос бол ингээ харахаар
одоо хэмбганч тэр нөгөө их том эрдэмтэнч тэр зүгээр одоо төр засгийн ажилтнанч тэр эсвэл одоо энгийн сэхэдэнч тэр өөртөө хэрэгтэй юм авчдаг. Тэр тохирсон юмнууд нь байдаг. Тийм учраас тэр их ойлгомжтой юм шиг загвартай. Тэр яг тэр загвараар Ленин сургаал явж гинэ гэд. Одоо энийг сөр зогсохын тулд тэр социалист орнуудыг задлахын тулд хийсэн 2-3 хаан маш жоохон юм байдаг. Тэрний нэг нь Польшоос Паплон тодорсон. Чи бол тэрийг санах л өст. Польш юм байсан. Энэ бол зүгээр юу байгаагүй яг ингээд ийм учраас ингэсэн юм аа гэж. Хоёр дахь нь бас нэг сонирхолтой жохоо юм байна. Тэр үед социалист гэлдэжсэн орнуудад төрж тарж яагаагүй. Одоо телевизийн нэг систем байдаг шүү дээ. PAL систем ямар stage film. Тэгэхээр социалист орнуудын чинь өөрийн гэсэн системтэй байсан. Тэрэнд нь зориулсан нөгөө кино хийгээд тоглоулагчтай. Тэгэл бэлгэлээд исэн баг. Зөв. Тэгтээ яасан гэхээр яг одоо жишээ нь Германд бол хоёр Германы амьдрал өөр байна шүү дээ. Баруун Германы энгийн амьдралаар хийсэн нөгөө энгийн киног хийгээд Герман тараагаж өгч ирсэн. Тэр чи өдөр шин шиг өнгөгүй кино шиг юм байгаа шүү дээ. Тийм яг ингэж хийсэн учраас энийг задлсан юм аа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тэр социализм гэдэг юмыг ойлгоход их зовлонтой байх юм. Яагаад гэхээр шууд бид нэр ойлгоод байна шүү дээ. Марксизм, ленинизм гэдэг юмыг нэг гэж ойлгочдөг. Гэтэл хоёр өөр юм бол таарад байгаа. Тийм учраас энийг чинь бол наад хүн чинь хартсан хүн байхгүй, уншсан хүн байхгүй. Тийм ээ. Гагцгүй юунд дэгдүүцэж юунд дургуутсан юм бэ гэхээр тэрийг энэ ном дотор ч бичсэн ба ярьсан ба. Америк юу хоёр гэдэг юм хоёр юу байна. ертөнцийн тэр хоёр хүч байна. Хоёр туйл болчиход байна. Тэгэхээр биднийг залгиж үгүй хийх гээд байгаа хүч чинь бол тэр Орос биш. Энэ Америк байна. Тийм учраас энэ нөгөө яг бие даасан тусгаар байдлаар улс орноо хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бодиттой хийх ёстой аргачлал нь бол энэ Кубд хэрэгжүүлж байгаа Фидель Кастрогийн энэ ажил юм байна. Тэрнээс биш Фидель Кастрогийн онлон гэж хэлээгүй шүү. Тийм байгаа шүү энэ дотор. Аргачлал нь бол зөв юм байна. Ингиж хойргонсон маягтайгаар битүү ингэ тусгаарлахгүй бол болохгүй юм байна гэд. Ягаад гэвэл энд чинь хажууханд нь болсон их сонин юмнууд байгаа шүү дээ. Панам гэдэг улс байгаа. Панамыг зөвхөн тэр Панамын сувг гэж хийхин тулд тоглоомын засгийн газар гаргаж байгуулсан шүү дээ. Энэ зурсганд ордсон баг. Тийм. Тэгэхээр энэ нөгөө дахиад энэ хүний ойлгох яхын тулд тэр ерөөсө тэр тухайн үедээ болж исэн дэлхийн ертөнцийн болж байгаа тэр ихтгэл өнөөдөр болж байгаа явдалтай хүртэл харьцуулж харшуулж ингэж үзчихэж л ойлгоно. Тийм. Тэгэхгүйгээр нөгөө юун талаас нь яасаа чи коммунист үсэлтэй байсан юм уу тэр гэж үгүй. Гол нь тэр. Уран зохиолын нэг гол мөн чанар одоо хүний амьдралыг хүмүүст одоо өөрөөр эргцүүлэх боломж олгох, хүний оршихуйг те хүний энэ олон талтай баялаг оршихуйг тал талаас нь харах боломж олгох. За эх орн гэдэг имийг одоо юу гэж ойлгодгоо илэрхийлэх ингээд айгүй олон юм байдаг. Маркесийн бүтээлүүдийг харахаар нөгөө өвөө нь айгүй олон зохиолд хуурсан. Тэр хурандаа бол одоо хурандаад хинч үчгүй одоо тэр бүэндээ хурандаа ингээд өвөө л яваад идэг тийм ээ. Бас эмэгтэйчүүдийн тухай маш гайхалтайгаар одоо тэр цайлгын ирээн дээр нэг юм ариун одоо таны сая дурдсанчлан гунигт янхнуудаа дурсгүйгийн янхнууд бол үзэгдэх дүрний янхан гэмүү нэртэй оловч зүрх сэтгэлийн хувьд тийм ариун эмэгтэйчүүдийг айгүй их бичдэг. Тэгээд юм цөхөрсөн эх орныхоо байдалд нийгмийнхээ байдалд цөхөрсөн тэр юг болохоор тэр бас өвөөгөөрөө дамжуулаад гаргаад идэг. Зовлон шаналын бас тэр эмэгтэйчүүдийн югаар гаргаад байгаа юм шиг тийм юм олон бүтээлээс нь давхардаал ажиглагдаад идэг тийм. Тэгээд бас нэг юмыг бол би чиний сая асуулттай холбогдуулж бодож ийлээ.
Энийг одоо хийх гэж бас л хөөрхөл юм болсон л доо. Янз бүрийн юм үзэх хэрэгтэй болно, янз бүрийн юм хайх хэрэгтэй болно. Тэгэхээр цөхрөл гэж юу юм хэлээд байгаа юм. Цөхрөх гэж юу хэлээд байгаа юм. Хэрвээ цөхөрсөн бол цөхрөх хоёр өөр байна тий. Тийм ээ. Манай хүмүүс цөхрөөгүй байхгүй. Цөхөрчсэн үе бол байгаа. Тийм ээ. Цөхөрчсэн үедээ ч бас нэг уйлж унжаад. Тийм ээ. Тэгээгүй. Одоо жишээ нь одоо байж болох одоо сүүлд нь манай хүний Испани хэлтнүүдийн ертөнцид номын яхад яасан үргэлжийн холбоотой байсан нэг хүүхэн байгаад байгаа шүү дээ. Тэр хүүхэнтэй холбогдоод тэр хүүхнээрээ одоо үр тэрийг тэртэлгүй тэр хоёр ч үр тэрийд орцсон хоёр шүү дээ. Тэгвэл эрэл юм чинь бас нэг биологийн нэг тийм хэрэгцээ байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр хэрэгцээ нь аль алинд нь байсан бах. Тэгэхдээ би ийм тустай амьдралтай шүү гэдгийг хязгаарч мартаагүй байхгүй. Хэрвээ тэгж явсан бол буцаад нөгөө энэ охинтой суух юм шүү гэдэг тэр нэг анханасаа тогтоосон тэр чигэнд л үнэж яваад байсан. Тийм ээ. Тэрнээс биш одоо зөвхөн нэг эр бухын хувьд бол явсан бол явж болох л байсан. Тэгэхээр энэ хүнд бол тийм туйлбартай байна гэдэг бол их гоё. Тэр одоо цөхрөх гэдэг бол бас юутай. Тэгээ тэр их оронч үзэл гэдгийг одоо чухам юугаар нь хэлэх юм гэдэг ба. Жишээ нь одоо гэх юм шүү дээ. Одоо манай хүний нэг бишрийн шүтдэггүй нэг дүр байгаа шүү дээ. Колумбэр хүний тухай дүр. Аав нь болохоор бас Колумбэр адилхан. Тийм. Өвөө нь бас л адилхан байгаа шүү дээ. Гэтэл энд нэг сони юм байгаа байхгүй. Аавыгаа бол мань хүзээ яддаг. Ер нь өгсөн бурхан болсон хойно ч гэсэн миний аав ийм хүн байсан юм шүү гэд нэг аятайхан үг хэлээг байгаа үз. Тэ. Энэ. Тэгтэл өвөө энэ хоёр бол адилхан байхгүй. Хаан Леон Колумбэр бол тэгэл хавирсан болсон юутай тэр нөгөө нэг бухэр Колумбэр гэдгээр ягаал нэг хавирсан охид хүүхнүүдийн хэвлээд үр засчгаал явдаг. Та нөгөө хачир хүүхдүүд гэж орчуулсан оруулсан байсан шүү дээ. Тийм гоё. Тэгэхээр хачир гэдэг хүүхэд гэдэг үгийг оруулахын учир бол юу байсан гэхээр энэний өвөөд байсан байхгүй юу? Тийм. Тэг өвөө нь хачир хүү гэж хэлээд байгаа тэр хүүхдүүд өөрөө бол тэр чинь мэдгчгүй хаяа явж байгаа юм тийм шүү дээ. Гэтэл тэр эмээ бол гайхамшигтай хүн байхгүй. Тэр хүүхдүүдийг нь цуглуулж ирсэн. Тийм. Тэгэхээр тэр бол хачир хүүхэд болчиход байгаа юм. Тийм ээ? Яг одоо өөрөөс нь салсан гэдэг юм уу? Ийм юу хүүхэд биш шүү дээ, тийм. Үндсэн байгаа гэр бүл дээр ингээд хачир шиг орж ирж байгаа. Орж ирээд байгаа байхгүй тийм. Тийм. Тэгэхээр би бас нэлээд юм бодож иж энийг хийсэн юм байна. Тэр нь тэгээ 100 жилийн хаан зардал дээр нөгөө сүүлд 17 хүүг цуглуулдаг шүү дээ. Тэгээ бүгд яг нэг ижил хүүхлээр өвдөлдөг ч үлээ. Тэгэхээр тэр их сурвалж нь бол тэр өвөө юм л яг л өвөө л байгаа. Тэгэхээр бас энэ чинь сони юм байхгүй одоо би түрүүний хэллээ шүү дээ. Энэ хүний коммунист гэдэг юм эсвэл социалист гэдэг юм хэлж болохгүй байгаамаа гэж хэлээд байгаатай адилхан. Өөрөөр хэлбэл тэр өвөөгөө яг ижилхэн үйл хийж яхад ингээд идэг тийм ээ. Аавыгаа болохоор ингээд идэг тийм. Тийм ээ. Тэгтэл тэр аавынх нь ээж нь тэн дээр бас нөлөөтэй байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр бол их бас зовлонтой амьдрал. Хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй болвоос бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рушди. Номыг уншсны дараа Маркес гэдэг хүний тухай бодохоор ерөөсөө л саяч та хэллээ. Цөхрөх өөр одоо юм туйлбартай чигч байх гэх мэт анханасаа бодсон юм да. Амьдралаа ч гэсэн нэлээд хожуу зохиосон. Мерседес өөрөөс нь олон дүү Маркес гурч гарч амьдрал зохиосон. Тэрнээс өмнө бас нэг эмэгтэйтэй холбогдож бүр хүүхэдтэй ч болсон боловч нөгөө хүүхдээ эмэгтэй нь одоо Маркесийг болохоор харахтаа энэ хүн бол ерөөсөө энэ амьдрал аваад явах туйлбартай хүн биш гэж хараад хүүхдээ өөрөө эмэгтэй хүслээрээ ингээд байхгүй болгоцсон. Тэгээд одоо магадгүй Маркес
анхнасаа л Мерседесийг эхнэрээ болгоно гэсэн байсан. Тэрэндээ ч хүрсэнд ингээд бүх юм дээр зохиолчийн замнал, хувийн амьдрал, эх орны ч тухайн юм одоо тэр бүх үзэл бодлынхаа хувьд анхнасаа Маркес өөрийнхөө үзэл бодол бүх юм тууштай байсаар хагаад л дууссан тийм хүн юм шиг тийм сэтгэл төрөөд идэг. Тэгэхдээ тэр эхнэрийнх нь хэлсэн маягтай үг би орчуулган дээр юугээд хэлсэн байна да. Ер нь л одоо сансантай хүрдэг сар байснаа авдаг юм шиг тийм ээ. Ааха. Тэгэхээр тийм л хүн. Зүгээр тэр юу нь бол ганц нэг туйлбартай гэдгээрээ ч биш ерөнхий зөв бэлэг нь бас тийм ч байсан болов уу гэж бодогдохоор өөрөө ирэхгүй бодогдохоор тийм. Өөрийгөө мэддэг байсан юм шиг тийм. Магадгүй. Тийм. Мерседес гэдэг хүний тухай ярихаас аргагүй одоо Маркестай насан туршаа танилцсан тийм ээ. Тэгээд энэ хоёрын хайрын түүх ч одоо ингээл домог юм шиг яригдаад хамгийн одоо нөгөө одоо юу гэдэг дэлхийн одоо хайрын түүхүүдийн одоо манлаад яригдаад явдаг шүү дээ. Таны хувьд энэ номыг орчуулах явц тэр хүнийг бас хэр таньж мэдэж нээсэн бол мишгчдэд аль өнцгөөс нь яривал бас. Яг үнийг хэлэхэд би бол эхнэрийг нэг хайхтар онцолж анхаарч тэгснүү гэж би ерөөсөө яагаагүй шүү. Анхаарч байгаагүй шүү. Харин би чамайг хэлэхээр л одоо яаж байна. Ер нь бол нэг айхтар юм байгаа. Хүний эхнэрийн үүргийг энэ хүн бол маш мундаг гүйцэтгэсэн. Маш мундаг гүйцэтгэсэн. Нэгдүгээрт бол энэ хүний одоо ядуугийн туйлд байсан юм тийш дээ. Өмссөн хувцас нь хүртэл алиа салвтан баахан ирээн юм нөмөрдөг тийм ээ. Ургацсан хэр болсон мэддэхгүй тулд тийм юм өмсдөг байсан гэдээ байж байгаа үстэй тийм ээ. Гэтэл энэ хүн энэ хоёр одоо стандгүй манайхны хэлдгээр дөө толгой холбож хошуу холбосноор тэрнээс хойш бол энэ хоёрын амьдрал бол хэвийн сайхан болсон. Ямарваа нэгэн байж болох байхгүй болох тэр муу бутг улайгаас цэвэрлж явсан. Тэрийг нь харуулсан нэг жишээ байдаг шүү дээ. Нэг сонин жишээ. Тэр энтгэхт явсан нэг хоролд очсон гэдэг. Нэг чимдан дотроос хувцас олдог. Тэ? Эхнэр нь бол бүхэл юм ингээл хийгээл өгсөн байдаг. Тийм? Чи тэгээрээ гэж хэлж өгсөн шиг байгаа юм. Тэгсэн чинь маргааш нэг хоролд очих гээд их л ёслолын маягтай юмд очих гээд ингэсэн чинь нөгөө хувцас олдгоо. Ямар хувцастай очих хэвтэй гэдгийг бол нөгөө цаанаас нь нэг юугаар дэг заачихсан байдаг. Тэгээд өшөө тэр чи баг хурал мурлын удирдах хэвтэй байсан байдаг үл яадаг вэ. Тэгээд хоцрох гээд нөгөө улсууд нь яд орж исэн чинь чамдаанаа бүр ингээд тараагаад өрөөгөрөө дүүрэн цацаа хийцсэн байж идэг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хүнд яг үнэндээ хэлэхэд бол амьдралын ухаан байхгүй. Тийм ээ. Юу ч хийдэггүй нөгөө бүх юмыг захираад байдаг болохоор би генерал гэдэг байсан гэдэг ихнэр нь. Тэгэж шүү дээ тэр чинь. Дурдсан байдаг тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр чинь генерал гэж хэлэхдээ өөрөө би генерал шүү гэж үнэн бодож хэлж байгаа биш. Тэр ихнэр нөхөр хоёрынхаа нөгөө үүргийг хэлээд байхдаа бол яг үнэн чанартай эсэргээр нь хэлж байгаа шүү дээ. Чи миний генерал шүү гэж хэлж байгаа хэрэг шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр дараа нь бол нөгөө нэг хэсэг эн чинь бас юу яасан нөгөө нэг юм мартамхай болсон өчим тийм ээ. Тэгээд тэр мартамхай болсон үед нь аялж газрын хэвлийнхэн ялангуяа энэ өрнөдийн хэвлийнхэн бол манагаас өмнө шар сонин хэвлийнхэн чинь бол өнөөгөө гайхуулаад исэн Маркес чинь ийм мангар болчих гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Тэр тэрнээс хамгаалж хадгалж явсан байдаг. Тийм ээ. Тэгэхээр энэ бол би бас нэг эхнэрийнх нь үүрэг гэж бодож байгаа. Тийм ээ. Магадгүй өнөөдөр Гарсиа Маркесийг бид нэр дахиж мандуулж ингэж авч үлдэж одоо цэврээр нь одоо ярьж хөөрөөд байгаа чинь эхнэрийнх нь гавь. Тэгж эхнэр нь хадгалж хамгаалж үлдсэний гавьяа байхгүй. Тийм ээ. Маркес тэгээд одоо 100 жилийн ганцаар талаас эхлээд маш их нэр алдарт хүрээд тийм ээ. Одоо нэр хүндтэй хүмүүстэй ч холбогдоод энэ номны төгсгөл рүү нөгөө 80 насны болж байгаа тухай дүрслээд бичсэн байдаг шүү дээ тий. Тэр бол их сонин шүү. Тий. Тэгэхээр яг л энэ бол эхнэрийнх нь бас гавьяа гэж бодогдохоор юм шүү дээ. Юу гэхээр энэ одоо уналт гэдэг бол
хэж тоохгүй байсан. Нэр алдрын оройд гарчхаар хүн болгон тоож байгаа юм шиг мөртлөө. Уначих юм бол хинч тоохоо байлаа гэдгийг тэр эхнэр л хамгийн түрүүнд мэдэж ухаарч авч гарсан гавьяа бол эхнэрх гэж бодох гэдэг. Ягаад гэвэл тэр үед чинь мань хүн чинь ийм мартамхай болцсон шүү дээ. Тийм ээ. Одоо чи өвчин шүү дээ. Одоо тэр чинь тасралтгүй ажиллаж исэн. Тэр тамхиг бол ер нь маш их татдаг байсан. Тэр чинь бол тэр өвчнийг их сурулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ их нэрийг бол одоо магтах л өстой гарцаа байхгүй энэ бол. Тий. Зүгээр хайр дурлалын тухай гэдэг бол их олон юм байна л да. Ер нь олон юм байна. Бид нар гаднаас нь их романтикаар хардаг л да тий. Болохгүй. Одоо жишээ нь энэ эхнэр бол тэр Гарсиа Маркесийн бас нэг одоо ер нь бол энэ эхнэр нь байгаагүй суучгаар байсан нэг хүүхэн байгаад байгаа шүү. Тийм ээ. Тэр харьцаа тэр нэг нөхөр журмын харьцаа сүгэлд болцсон. Тэр харьцааг тэр эхнэр нь хараад явсан. Сүүлж уулзж учирч яхад нь бол одоо яадаг чинь тийм ээ. Жирийн одоо нэг эхнэр хүний ёсоор хардаж сэрдэж янз бүрийн байдлаар хажиглж сайн муу сайхан муухайгаар хэлж илүү дутуугаар харж өөлөөгүй. Яг л тэр юугаар нь харьцаагаар нь байх ёстой байр суурин дээрх харьцаагаар нь явсан. Тийм учраас тэр хоёрын хооронд нэг эмэгтэйчүүдийн хоорондын нэг юу үсэг واخгүй. Тэгэхээр энэ ийм хэмжээнд хүртэл юмыг харьцааг авч явна гэдэг бол энэ Мерседесийн гавьяа. Энэ Мерседесийн ухаан. Тийм ээ. Энэ бол мундаг хүүхэн. Яг нарийнда бидний мэддгээр боловсрал гэдэг ингэх юм бол Мерседес чинь Гарсиа Маркесээс илүү боловсралтай хүн шүү. Тийм ээ. Тэгтэл наазах нь бас нэг юм байгаа шүү. Хоёр хуудаа ярьсан гэсэн. Тийм, хөвлөлт тийм ээ. Хоёр хуудаа ярьсан гэсэн. Чиний хэлээд байгаа тэр 80 насны ой гэдэг чинь бол их сонин юм шүү. Ер нь бол. Нэгдүгээр 80 насны ойг тэмдэглэхэд тэр явцад юу тодорч ийн вөхөр би энэ улсын иргэн учраас би энэ улсынхаа нэр хүндийг боломжоор өргөх ёстой гэж хэлээд бодоод тэр бодлын үзүүр дээр Испанийн хаан хатан хоёрт тулгаж байгаа нөхцөл байгаа шүү дээ. Хайрыг ирвэл тэмдэглэлийн ухаан юм яа. Миний явдагт шүү дээ. Тийм ээ. Миний тэр хотод. Тийм ээ. Ирүүл яхав тэмдэглэе. Тийм ээ. Тэгэхээр тэгж хэлэх хэмжээний болсон хүн болвол яаж ч болно шүү дээ. Тийм ээ. Үгүй би тэр хааны чи ордонд очиж тэмдэглэе гэж хэлж болох нь дээ. Тийм. Бараг тэднэр тэгж хэлэх болов уу гэж бодсон баг. Тэгэхээр үгүй. Дараа нь тэмдэглэсний дараа хэлж байгаа нэг үгүй шүү дээ. За тийм улсууд ирсэнгүй гэж. Тийм. Тэр бол одоо ер нь энэ хүн Тэнгэрийн амьтан байсныг илтгэж байгаа шүү дээ. Тийм. 5-6 Колумбийн ерөнхийлөгч ирж байгаа. Байсан эксүүд шүү дээ тийм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Клинтон ирж байгаа. Тийм. Тэгтэл хоёр хүнийг ирсэнгүй яа гэдэг гоморхоод байгаа шүү дээ. Нэг нь Оромын пап. Тийм. Тийм. Гүтээ хүн одоо. Тийм. Тэгээ одоо Маркесийг бид нэр одоо гайхамшигтай зохиолж бараг л шидтэн манай үеийнхэн бол Габо өвөө өнтер гэж бүр тэгж хэлдэг. Гэтэл энэ номыг уншихад одоо хүний амьдрал гэдэг уналттай, өгсөлттэй, гунигтай, баяртай надад ч гэсэн гуниг төрүүлэн мэсгүүд байгаа. Жишээ нь нэр алдар төрснийхээ дараа хичнээн олон хүн байх тусам би өөрөө төчнөн жижиг байгаа юм шиг мэдэрдэг гэдэг ч юм уу. Эсвэл одоо уран бүтээлийн минь гол их сурулж санан дурсахад би мартамхай боллоо. Гэтэл тийм ээ ийм гонигтай төгсгөл рүүгээ одоо тэр нэр зохиолч маань өгөрч хөгшөрсөн хүн дээр өвдсөн тийм ээ. Тэгэд одоо яаж үүд болсон ч бид нар мэдж байгаа. Тэгэхээр хүний амьдралыг бид нар бас одоо ингээл мундаг суутай гэдгээр нь л дурсдаг боловч үнэндээ тэр хүн бас л тийм гуниг зовлон амсаал өнгөрсөн гэдг нь бас эндээс харагддаг тийм. Харагдан л да. Тэгээд надад Монголын бас л нэгэн гайгүй сэхэтэн гэдэг Бадам Хатхан гэдэг нэг хүн одоо бурхан болцсон доо. Чи одоо 20 хэд оны хүн. Нэг хэлж ийсэн юм аа. Чи одоо 90 хэд онд хэлсэн.
Эшбүрдөөгаа миний хүү гэдэг. Ер нь нэг номыг хүн ингээд насандаа унших их өөр юм байна шүү гэж. Чи миний хүнийг тэгж уншиж үзээрэй гэж хэлж ирсэн. Тэгэхээр нэгдүгürt энэ хүний намтрыг альнаас нь ч уншлаа гэсэн. Энэ намтрыг уншлаа ч гэсэн. Энэ зохиолуудыг уншлаа ч гэсэн насанд хүлээж явах хүртэх тэр юм бол өөр юм. Өөр юм байх юм байна. Би ч одоо 70 гарчиж байгаа хүн надд бол одоо бас сони юм бодогдож штэ. Амьдралд эндүү аврах юм байна. Амьдралд эндүү утгагүй юм байна. Энэ төр гээл. Тийм ээ. Ялангуяа өөрөөр хэлбэл миний хийсэн ганц нэг хэн нэгэн хүн тоогдож байгаа бүтээл бол тэр ингээд тусдаа явж штэ. Өнөөдөр одоо шинэ энэ чин ч гэсэн одоо надаас тусдаа явж байгаа хэрэг штэ. Тийм ээ. Тэгэхээр энэ чинь ч өөр надад гоныг төрүүлж байгаа байхгүй. Би уг нь хамт байвмаар юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр үгүй ээ. Тэр чи амаагүй гэдэг. Би энийг чинь дагаад салбагнаад явах тэнхэж алга. Тэгэхээр энийг би одоо ойлгож байна. Энэ хүн 80 гарцлаа насалсан хүн чинь бол бас тийм л байж таараа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ бол энэ хүн хүний л амьдралд тулсан. Хүн л байсан. Хүн л байсан. Тийм учраас хүн хүндээ яаж хүн хүчин зүтгэж, яаж их хөдөлмөрлөж, ямар юмд хүрч болдго юм бэ гэдэг л жишээ. Дээр нь бас нэг юм байна. Маш жоохон юм ч гэсэн л ерөөсөө юу өсгөд идчихсэн хоол, өсгөд өмс зүүжсэн юм ахгүй. Тэр шиг үнэтэй, тэрэн шиг гайхамшигтай юм гэж бол байхгүй. Одоо энэ дээр бол би бол одоо л ойлгож эхэлж байгаа юм жаахан. Тэр Нобелийн шагнал авчиад шагнал авахтаа аашилсан аяг. Тийм. Хэрвээ тэр Гарсиа Маркес яг үндэ хэлэхэд тэгж аяглаагүй бол Латин Америкийн тэр аядан тэр бүжиг. Тийм. Соёлоо харуулсан. Тэр соёл тэгж дэлхийд даяар тарах байсан уу? Тийм. Тэрнээс өмнө тэрийг хүлээж зөвшөөрдөггүй байсан байхгүй. Мэдрийг хүсдэггүй байхгүй. Тогтсон хувцас өмсөж ордог байхад манай хүн чинь тэрийг зөрчөөд дах нөмөрч орж байгаа шүү дээ. Тэр чинь үндсэндээ бол бидний ойлголт төсөөлөөр аргагүй шүү дээ. 7 орны үе юм чинь. Тийм ээ. Тэгэхээр энэ хүний зохиолыг орчуулахдаа бас тэр байгаль цаг уурын нөхцөлд нь бас таньж мэдэж орчуулах хэрэгтэй юм байна лээ гэж би бол энэ ойлгосон. Жишээ нь энэ чинь одоо жишээ нь янз бүрийн ном байна шүү дээ. Тэр би энэ дотор хэлсэн дээ одоо нэг шаралсан навчс гэдэг нэг ном орчуулсан байсан. Тэгэхээр би тэгж хэлчихээс үлд нь бодоол байдгийн би буруу хэлсэн юм биш байгаа даа гэдэг. Тэгээд тэрнээс хойш би нөгөө одоо ч бас амархан болсон байна шүү дээ. Интернетээр Колумбийн одоо цаг агаар байгалийн бүслүүр янз бүрийн юм ингээд харахаар шаралсан навчс гэдэг хэлж болох бас тийм ховлуур байсан болов гэж бодогдохоор. Яагаад гэвэл шаралсан навчс гэдэг бол манай Монголын намрын навчс шүү дээ. Тийм. Навсаг гэдэг ундаг. Колумбд тийм навчс байдгийн болов гэж. Тийм ээ. Тэгтэл тэгээ би ингээд хөгөөд ингээд үзээд исэн чинь нэгдүгээр энэ чинь бол экваторын бүс шүү дээ. Тийм. Халуун чихтэй, намхтай би түрүүнийг хэллээ дээ могоо яасан ийм газар юм. Баггүй. Тэгэхээр тэгтээ эднийд бол онцлог байгалийн сонин хэсгүүд байгаа. Говьбол байгаа. Тийм усгүй газар гэсэн үг шүү дээ, говь байгаа. За тэр нөгөө савана гэдэг хэлдэг бүс байж байна. Гэтэл 5700 гаруй метрийн өндөрт байдаг. Мөнх цас дуултай байгаа. Тэгэхээр мөнх цас дуулын чинь орчмоор индианчууд амьдрнаа да. За тэр нь ч яах вэ? Тэнд бол навчвал бас ундаг л байж таарна да. Гэтэл жилийн температурын дунд чинь болохоор тэр долоон газараа нэмэх 35 тэр өндөр уултай газараа жилийн дунд чинь 10 нэмэх 15 байна. Нэгт. Хоёрт бол
өөрөөр хэлбэл шаралсан навчис гэж хэлэхгүй гэдэг тухайд шүү дээ. Орчуулагч гэдэг юм уу? Ер нь танин мэдхийн тулд энэ байгальтай тэр ах үйтэй нь очиж уйж ухаарч ойлгохын хувьд би хэлээд шүү дээ. Тэгэхээр тэр улсууд бол яагаад Габриэл Гарсиа Маркес шаралсан навчис гэж хэлэхгүй вэ гэж бодох хэрэгтэй. Эсвэл тэр юугаар хэлэх вэ гэдэг. Өөрөөр хэлбэл шаралсан навчис гэдэг дотор чинь бол манайх орчуулгатай хөмөг гэж орчуулсан байна. Хөмөг. Хөрмөг үгүй юу? Хөрмөг гэж орчуулсан. Хөрмөг гэж орчуулчихаар нөгөө навсаг гэд ундаг шар навчиж. Бүгдээр ундаг. Унаад гэхээр бүгдээр ундаг штэ нөгөө өглөө босонгууд. Тийм. Эдний навчис бол яг вөхөр өвчлөсөн мөнх ногоон ургамалтай газрын навч байхгүй юу? Зөв. Тэгэхээр өөрөөр нөгөө ойлгож иж зөв болгох хэрэгтэй тийм. Тэгэхгүй шарлсан навчс гэхээр бид нар зүгээр намрын нөгөө хөрмөг навчс тэгээд хэлж тийм. Тэгэхээр ийм давхар санаатай энэ бол тэр номынхан нэр ялангуяа агуу уран бүтээлчдийн зохиол бүтээлийг харахад бол дандаа тийм байдаг. Ерөөсөө. Одоо жишээ нь тэр Европын юунд зохиолд их олон орд гардаг Бертучче гэдэг чинь цусан өшөө авахч гэсэн үг шүү дээ. Тийм үү. Ааха. Тэгэхээр эн чинь бас нэг өөр утга яваад байгаа биз? Тийм. Орчуулгын юу ярьсных та ерөн сүүлийн үед ямар орчуулгын бүтээл дээр ажиллаж байна уу? Эсвэл та дээр нэг жүжигүүдээ эмхэгдэх гэж юм гэжсэн шүү. Жүжигүүдээ би эргэж ер хэвлэлд бэлдэж байна. Одоо ер нь их том болчих гээд болдгоо. Жүжигэн дээр чинь таныг ингэж яасан чинь та ч ерөөсө театрын бүх үеийнхэнтэй одоо Ахмад үеэс Баатаргуутай Толстой адууны түүх Дон Кихот гэдэг дунд үеэс Наранбаатар найруулагчтай Анна Каренина Парисын их тагны сүмгэл сүүл залуу шинэ үеэсийн Батуулт найруулагчтай Фауст дээр ажилласан гэл. Тэгэхээр таныг бол жүжигийн одоо Монголын урдаа барьдаг бүх үеийн найруулагчтай ингээд хамтарч ажилласан. Миний анхны найруулагч Лаасар санагдсан. Лаасар. За. Тийм та түрүүнд урдсан шүү дээ. Тийм ээ. Лаасарнгээс л хэлнэ л дээ. Тийм байна. Тэгээд яг уу миний аз тохиохгүй юу? Тийм ээ. Миний аз тохиосон. Ер нь бол зүгээр энэ дээр би бас нэг юм нэмж хэлмээр санагдаад байгаа юм. Бас нэлийн бяртай найруулагч нартай хамт ажилласан учраас энд Монголын театрын урлагт бас нэг үзэгдэл гарсан гэдгийг би онцолж хэлмээр байна. Юу гэхээр жүжигийн зохиолч гэдэг бол тусдаа. Жүжигийн зохиолыг найруулж нөгөө тайзан дээр уйдаг хүн бол найруулагч. Тэгэхээр жүжигийн зохиолоос дахиад тайзан дээр буулгахад бас нэг завсрын нэг юм хийгддэг. Найруулагчийн зохиол гэж гардаг. Тэгэхээр энэ хоёрын ялгааг манайхан ерөөс төдийлөн ярьдаггүй. Энийг бас нэг хэлмээр санагдаад дурдмаар байна. Хоёрт нь бол бас нэг юм юу байдаг вөхөр ялангуяа Баатараас эхэлсэн юм аа. Хөшбөрөвдөөгөө юу ямар байна. Амьгүй албатыг жүжиг болгомоор байна гэсэн. Гүж байдаг байлгүй тэр алдартай зохиолыг чинь тэр жүжиг нь орчуулсан дээр үлээд өгсөн байхгүй. Байхгүй. Энийг жүжиг болгомоор байна гэдэг. Тэгээ битгий жүжиг болгосон юм. Тийм ээ. Тэгэхээр тэрэн дотор бол одоо бүх нэрийг орчуулсан. Сая миний хэлдэг тэр нэг утгатай гэдэг шиг тийм юмнууд юугаар яасан. Тэгэхээр тухайн үед их цөөхөн тоглосон. Тэгэл би тэрийг одоо хэвлдэг ч юм уу гэж одоо танай харнаа гаргасан улаан суурал дотор ч нь байгаа. Гэхдээ тэрэн дотор хамгийн гайхалтай Пүрв Давг гэдэг хүн Оросын зохиолч болсон байсан шүү. Тийм байдгийг. За тэгээд өөрөөр хэлбэл тайзны бүтээлтэй холбогдолтой нэг тийм том хөгжлийн гэдэг юм уу нэг шин юм гарсан. Байга арманаас жүжиг болгох. Тэгэхээр энэ бол одоо шинэ Фауст дээр болсон. Анна Каренина дээр болсон. Тийм ээ. Тэгэхээр энэ бол юм байна. Би бол тэр найруулагчтай ажилласан гэхээсээ илүү найруулагчийн хүсэлтээр найруулагчийн зохиолыг
арманыг жүжиг болгосон гэдгээр энэ бол үзэгдэл болсон. Би бол тэрнийгээр бас хэлэх ёстой ч юм болов гэж боддог болоод байгаа. Тэгээ надад би ч одоо нэг би тэрийг хийцэн, би энийг хийцэн гэд тэгж дэрвэд юу чаддгүй гэж өнтөр хэлжсэн шүү дээ. Навтгар хамартай болохоор өнгөрч чаддгүй. Ядаж сархалцдаг хамартай байх хэрэгтэй юм байна. За ингээд та бүхэн яриа. Миний л бодлоор их гоё өгөөчтэй сайхан л яриа боллоо. Ярьж байгаа хүний маань амьдралч баялагийн. Та минь ч ярихтаа их сайхан ярьж өгөх юм. Тэгээд би болохоор бас энэ зузаан номоо тэгэл чадан ядан доторолж байгаа л хідэн асуулт асуулаа. Тэгээд Маркес гэдэг хүнийг та юу н орчуулагчийн хувьар сонирхож байв эсвэл яг жинхэнэ одоо номд уран зохиолд хорхоосгчийн хувьар яаж байв тэрнгээр нэг яриагаа дуусгах уу да. Яг үндэ хэлэхэд бол би зүгээр л уншигч байсан. Зүгээр л уншигч байсан. Зүгээр л уншигч л байсан. Би хүүхэд байхасаа л уншигч байсан. Тэгээ хойно дээд сургууль төгсөөд ирсэн сүрхий мэрэгчлэн амтан болоод явж байхдаа бас л ном уншдаг л байлээ. Тэгээд 76 онд миний ондгон найз нэг хүн маань нас барцсан. Тэгээд тэр үеэр ярьж эхэлж ирсэн. Ер нь ном орчуулга хийж үзье. Тэгээд байж ах үеийн тохиолдлын тухай жишээ хэлж байгаа дээр л дээ тэр нөгөө Гарсиа Маркесийн анхны ном дээр тэгж явж байгаа л мэрэгчлэлтний хувьд нэг сүрхий гавьтай амтан байгаагүй болоод орчуулга руу орвсон баг. Дээр нь бас нэг азтай хувирал юу болсон гэхээр 81-82 оны өвлийн сүлд модны наадам гэдэг юм хүүхдийн төв наадам гэдэг. Монголын хүүхдийн сүлд модны наадам чинь нэг хэсэг харшин явуулах энэ төр гэж яагаад болцсон юм байлээ. Тэгээ тэр харшин явуулах гэдэг юмыг сэргэх бас нэг юм гараад тэгээ тэрний зохиолыг бичих хүн хэрэгтэй гээд тэгээ би гудамжнаас баригдаж нөгөө Цэдэнбал даргын авгаа дээр очиод нэг Орос хоёртой очиод тэгээ тэрнээс л одоо гол нь энэ тайзны ийм бүтээл рүү тавигдсан биш үү? Тийм 81 оноос тавигдсан. Тэгээд тэр анхны найруулагч маань бол Хаасран байсан. Тэгээд Хаасран маань ерөөсөө салахгүй чи тэрийг ч орчуулаадах, энийг ч орчуулаадах гэл нөгөө туучи чинь бас л хөөрөө дэврүү хүн шүү дээ. Одоо Шекспирийг орчуулъя гээл. Тэгэл би жаахан сексрэлгүй чи юу гэрээ солиороод байгаа юм гээл. Тэгж явсараа гал дараа нь бас тэрнээсээ дутахгүй солиотой хүн бас нэг агас солиотой улсууд шүү дээ найруулагч нар чинь. Тэгэл Баатартай залгалдал ингээл явсан. Тийм л нэг азтай гэхүүдээ хүн. Тэрнээс ш миний бас нэг хэлэх дуртай нэг үг байдیں۔ Би бол одоо нөгөө тархинда цуглуулсан багтаж ядаад амаараа асгарч идэг айхтар зохиолч уран бүтээлч биш ээ. Тэгэхээр нэг хар ажилч юм уу да. Тийм л хүн. Орчуулгын хөдөлмөрийг тэг зөвөрлөж байна тий. Тий. Ер нь орчуулга бол хар ажил шүү. Тийм учраас их талаас нь уншиж үзэхгүй бол болохгүй. Тий. Болохгүй. Одоо энэ дотор байж байгаа тэр нэг Карибын тэнгистэл байдаг нэг юуны тухай байгаа үз. Шавж гэдэг юм уу юу гэдэг нэг ясан юутай. Тэрийг хавч. Тийм ээ. Тэгэхээр тэрийг мань хүн чинь санаж байгаа шүү дээ. Гэтэл тэрий чинь одоо тэр хавч гэдгийг нь ойлгохын тулд хэцүү байгаа шүү дээ. Гуаява гэдэг нэг жимс байгаа. Тэрийг ойлгох гэж хичнээн юм үзэж барьж юм болсон. Тийм ээ. Тэгэхээр тэр жимсийг бид нэр өөрсдөө мэдэхгүй хүн чинь бас нэг уншиж байгаа хүнд тийм ээ ядаж энэ судалгааны маягтай энэ номон дээр харж байгаа хүнд ийм жимсийг хэлсэн байх шүү гэж. Өөрөөр хэлбэл тэр нутагт бол захаарал нэг байдаг жимс. Гэтэл хамаагүй тэр Европод очиод тэр Байшингийн дээвэр дээр алигаа алдаад сууж явахдаа мөрөөдөж байгаа хоёр юм байгаа шүү дээ. Тэр хавч нөгөөх нь юу хоёр тий?
Тийм ээ. Гэтэл усны хорхоо мөрөөдөд байх тийм яа гэж. Гэтэл бид нь ч гэсэн мөрөөддөг шүү дээ. Тийм шүү дээ. Нэг сайхан бид чинь бол хоньны сүүл мөрөөдөн шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо бидний нөгөө хүүхэд байхад ингээд яжсэн байж. Тэгэхээр энэ бол нэг орчуулагч гэдэг хүний одоо хар хөдөлмөр. Ойггүй хөдөлмөр тэр юм байх хэвээр. Тийм учраас биний бас нэг хэлэх дуртай үг бол орчуулагч үсэг алдвал оршуулагч болдог. Тийм л юм хийж болохгүй. Тэр утга алдах тухай биш шүү дээ. Тийм. Үсэг алдахын төдийд л ерөөсөө тийм болж шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө бодлын хариуцлагатай ажил. Тийм. Тэгэхээр манайхан чинь бол янз бүрээр л ярина. Цэцэрлээ, номчрохлоо тэр гээл. За тэгэхээр Болор Судар хэвлэлийн газраас хуудас сэргийгчүүлэн гээд шинэхэн подкастаа өнөөдөр нэр зохиолч Габриэл Гарсиа Маркесийн Намтар ном түүнийг орчуулсан манай нэрт орчуулагч, жүжигийн зохиолч Норын бүр давгаатай ингээд сайхан ярилцаад өндөрлөлөө. Танд одоо манай подкаст ирж сайхан яриа өрнүүлж өгсөнд уншигчдийнхаа өмнөөс энэ подкастыг мань хүлээж авах сонсогчд үзэгчдийн өмнөөс маш их баярлалаа гэж хэлье. Манай Маркесийн уншигчид бол бас сонсоод их баярлах баха гэж бодож байна. Би бол та нарт харин хариу ерөөл хэлмээр байна. Монголд арга байхгүй дэлхийн суутнууд ганц Нобелийн шагналаар хэмжигдэхгүй эргүүгээр тийм зохиолч нар олон бий. Тэр зохиол бүтээлээс үргэлжлүүлэн олныг хийгээрэй л гэж би ерөмөр байна. Одоо жишээ нь миний л мэдхийн юуны Их Британийн Голсуорс гэдэг зохиолч байдаг шүү дээ. Джон Голсуорс. Тэр хүний ер нь ямар нэг юм орчуулагдсан гэж би дуулаагүй байхгүй. За дээр нь Монголд орчуулагдсан. Гэхдээ их дээр үед намайг хүүхэд байхад орчуулагдсан. 60-аад оны ихэр баг. Гаргантивэ Пантагруэл 2 гэдэг нэг ном байдаг. Гаргантивэ Пантагруэл 2-ыг дахиад болдог бол хэвлээсэ гэж би та нарт ерөмөр байна. Яагаад гэвэл 21-р зууны хүн гэж хэлээд энэ утга зохиолын ертөнцид агуу хүн шүү гэж Америкийн судлаачид онцгойлоод яасан магтан дуулж байгаа нэг хүн байна. Бахтин гээд. Орос зөвлөлтийн үед тосгоноор шахуу амьдарч байгаад амьд үлдсэн. Тэгтээ саяхан нас орсон. Тийм хүн. Тэгээ тэр хүний эпос хийгээд Арман гэсэн номыг байдаг. Тэрийг бол магтан дуулж байгаа. Тэрээс харахад бол ерөөсөө Монголын биш дэлхийн хүүхдийн зохиолууд одоо шинэ бид нар мэдэнд одоо нисдэг хүүхэд чинь одоо Карлсон байна. Нөгөө модон хүүхэлдээ байна. Янз бүр тэгээ одоо Буратино, Пиноччо тэр ингээд гэж шүү дээ эднэр ингээд. Энэ номны чинь их болвол тэр Гаргантивэ Пантагруэл 2 юм байл. Одоо энэ дээр чинь бол бүр одоо бидний мэдэх Гулливерийн аялсан түүх байна. Тийм. Гулливерийн аялсан түүх Монголд орчуулагдаагүй байгаа шүү. Ингээ намайг ингэж хэлэхээр хүн загнах байх. Орчуулагдсан юу яриад байгаа юм гэж. Орчуулагдаагүй. Хялбарчуулсан томоог эчийн зурган дээр доод талд нэг 3-4 хөөн өгүүлбэр хийсэн ийм хувилбар нь орчуулагдсан болохоос биш. Яг зохиол нь бол 40 хэвлийн хуудас том үргэлжилсэн үгийн зохиол шүү. Тийм ээ. Бүрэн их зохиолоор буугаагүй. Тийм энэ байна. За жишээ нь одоо бас Францын нөгөө хэн байна. Бас л намайг хэлэхээр олон хүн гайх бах. Хэн Виктор Гюго Францын. Шовдор хүмүүс. Шовдор хүмүүс монгол хэл дээр орчуулагдаагүй шүү. Шовдор хүмүүс ямараар орчуулагдсан бэ гэхээр за нэг 15 хэвлийн хуудас л байна. Жижигхэн юм бага боршуур байна. Гэтэл яг жинхэнэ их зохиол нь бол 80 хэвлийн хуудас шүү. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн тэр зохиолчийг
энэ хүн шүү гэж тодорхойлдог зохиол бол тэр шовдор хүмүүс. Гэтэл шовдор хүмүүсийн хялбаршуулсан хувилбарыг нь Монголд орчуулсан гэж яриад ээж болохгүй. Ялангуяа энэ цагт л зохихгүй. Би энэ мэтийн имийг төвж хийгээрэй л гэж та нарт өрөөнөр. За баярлалаа танд. Хуудас сэргийгчүүлэнд подкаст нэвтрүүлэг.